Үзэгч та бүхэнд өнөөдрийн мэнд төргий. Монгол Визийн студ 200 сэтгүүлч Бүрэнбаатар та бүхэнд мэдчилж байна. Ингээд нүүдэл шийдэл ток шоуны удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бид өнөөдөр нүүдэл шийдэл ток шоугаараа ЛГБТ хүмүүс буюу бэлгийн цөөнх эрхийн асуудлаар ярилцсан. Ингээд студид ирсэн зочдод танилцуулъя. Гэр бүл судлаач Наран Туяа. Сэтгэл судлалын үндэсний төвийн судлаач Тогтун. За мөн ариусгын ертөнцид сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл заслж Эрдэнэбаатар эмч байна. За халдвар төвчин судлалын үндэсний төвийн дох бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч хамтдаа төрийн бүсийн хоолн гүйцэтгэх захирал Эрдэнэ Туяа. Хүний эрхийн үндэсний комиссийн мэргэжилтэн Ариуна гэсэн хүмүүс цугласан байна. Та бүхэнд өнөөдөр өндөргий. Тэгэхээр нийгэмд энэ ЛГБТ гэж нэрлэгдэг бэлгийн цөөнхийн асуудал бол байнга яригддаг. Монгол улсад бол одоо бол бас энэ хүмүүс бол нэлээдгүй бас байна. Ер нь энэ хүмүүсийн эрхийн асуудал бас их зөрчигдөж байна гэж ярьдаг. Тэгэхээр одоо ЛГБТ хүмүүс гэж юм яг ямар хүмүүсийг хэлж байна? За ихэвчлэн сэтгэл судлаач хүмүүс байгаа учраас энэ хүмүүсийн сэтгэл зүй одоо яг ямар байдаг юм болоо? За хувь хүнийх нь болоод за зүгээр нийгмийн хүмүүсийг ер нь яаж хүлээж авдаг юм болоо гэдгийг сарайгаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр за тэгэхээр үнэхээр яг ЛГБТ гэсэн тодголтой хүмүүс маань мэдээж яг бусдын адилхан л хүмүүс. Тэр бол ямар нэгэн өвчин биш, эмгэг биш. Нийгэмч гэсэн бусад хүмүүс ч гэсэн яг тэр байр суурнаас нь тэр хүмүүсийг ойлгоос хүлээж аваасаа гэж бол би хүсдэг л дээ. Яг бол тэгж төрсөн, тэгж амьдарч байгаа амьдралын хэв маяг нь тэдний өөрсдийнх нь буруу биш. Цаансаа тэгж төрсөн болохоор нэгэнт бодит байдал байгаа болохоор яг тэр бодит байдлаар нь хүлээж аваад нийгмийн талаас зөвөр яг хувь хүн тэр өөрсдийнх талаас авч үзэх юм бол ямар том сэтгэл зүйн дарамтанд дор амьдардаг вэ? Тэр дарамтнаас гарахын тулд янз бүрийн ямар оролдлогууд хийдэг вэ гэдгийг бусад хүмүүс ойлгох юм бол магадгүй нөгөө талаар тэднийг илүү хайрладаг ч юм уу, хүндэлдэг ч юм уу, үгүй ядаж эрхийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болов гэж би боддог юм. Тэгэхээр энэ хүмүүсийн эрх Монголд ер нь хэр зэрэг хамгаалагдсан байдаг вэ? За энгийн одоо юу гэдэндээ зүгээр бусадтай адил байдгүй эсвэл одоо арай өөр байна уу? Ерөөсөө эрх зүйн түвшинд, олон улсын түвшинд ч гэсэн хамгаалагдсан байдаг. Ерөөсөө бүх хүн л адил тэгш эрхтэй гэж одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал мөн одоо хүний эрхийн үндсэн гэрээ конвенцуудад бүгдээрэнд нь одоо баталгаажсан байгаа байхгүй юу? Хүн бүр адил тэгш ялгуулан гадуурхалтаас ангид байх эрхтэй гэж заасан байна. За Монголын түвшинд бол үндсэн хуулинд ч гэсэн 14-р зүйлэнд бол заасан байгаа шүү дээ, тий. Хүн бүр одоо нас хүүс шашин шүтлгээс одоо үл шалтгаалаа ялгуулан гадуурхалтаас ангид байна гэж заасан байгаа. За тэр утгаараа ерөөсөө энэ хүмүүсийг ийм учраас ЛГБТ учраас бэлгийн чиг баримжаа нь өөр учраас ийм тэгж ялгуурлан гадуурхан барина гэсэн тийм юм бол байхгүй. Яг л адилхан л бүх хүн л ижил тэгштэй оролцсноо л гэж одоо хууль тогтоомжийн хувьд бол яг тэгээ заасан байгаа. За нөхцөл байдал дээр ямар байдгийг бол нуугдмал гэдэг. Тэр хүмүүс нь өөрсдийгөө ил гаргадаггүй. Тийм болохоор бас судлахад бас хэцүүлтэй. Зүгээр ихнийх асуултыг бас бусд хүмүүсээс би асуумаар бол энэ хүмүүсийн тухай та бүхнийдээ ойлголт яг ямар байдаг вэ? Гэр бүл судлаач Наран Туяа. Тэгэхээр энэ асуудал дээр ерөнхийдөө гэр бүлийн сэтгэл зүйн чиглэлээр зөвлөгөө өгöd 20 жил болж байна. Яг миний ажлын туршлага дээр бол яг энэ чиглэлийн асуудал дээр би зовлонтой байна. Би бэрхшээлтэй байна. Би хавчигдж байна гэж хэлсэн нэг ч хүнд зөвлөгөө өгч үзээгүй. Тийм үзээгүй. Яг хувь хүнийхээ хувьд бол юу гэж үзэж байна вэ гэхлээр нэгэн тал одоо хүн болгоныг хорвоо ертөнц гэж үзэж байгаа бол нэгэн л хууль дүрмэнд мэдээж эрэг тэгш эрхтэй гэж заагаад өгсөн бол тэр хүмүүс өөрснийхээ одоо байгаа байдлыг аль болох нийгэмд хор хөнөөл учруулахгүй, өөр хоорондоо сэтгэл санааны дарамтанд орохгүй байдлыг л үүсгэж явж байгаа байх гэж боддог. Тэгээд яг төдийлөн яг ийм дарамтанд байгаа ийм гадуурхагдсан байдалд байгаа гэдгийг бол яг судлаач хүний хувьд өнөөдрийн хувьд бол юу яадаг ярьдаг л зүйлийг сонсдог болохоос биш яг тэр хавчигдаад байгаа хүнийг бол ерөөсөө таарлтж үзэх байна.
Тэгэхээр энэ яриа өрнөд ирэхлээр бас өөрийнхөө үзэл бодлыг тийм ээ яг юун дээр нь гадуурхтаад байна уу? Яагаад сэтгэл санаа нь зовоод шаналаад байна уу? Яагаад тэр асуудлыг эсвэл тэр хүмүүс өөрсдөө тэгж бодоод яриад байгаа юм болов гэдэг энэ байр суурин дээр би чанархтаа бодож үзээд байдаг. Тэрнээс яг би тийм ярьж яах тийм ээ энэ одоо ийм штэ гэж гадуурхаж байгаа тийм нийгмийн тийм хүчтэй эсэргүүцлийг бол би нэг төдийлөн хараагүй болов. Гадаадын одоо олон ялангуяа Америкт 20 сая хүн ижил хөөстөн тийм бас хуулиа батлуулсан байх жишээтэй тийм ээ. Энэ зүйлийг яг хувь хүнийхээ судлаач хүний хувьд батлахаар би чинь яг уламжлалт гэр бүлийн асуудал ярьдаг хүн учраас энэ асуудал дээр нэг хүчир зүгөө хөөргөөд хөлн дэмжиж тэгээд нийгэмд нэг олон байгаа юм шигээр ингээд бас яриад тах нь таатай биш байх болов. Ягдвал яг л эрэгтэй эмэгтэй байглаасаа тэгэл одоо өөрийн гэсэн нуугдмал хаагдмал байдалд бас өөрийнхөө дур сонирхлоор өөрийгөө таатай байлгах тал дээр энэ хорвоо ертөнцийг туулах эрэгтэйгийн хувьд бол эрэгтэй. Тэрийг заавал одоо нийгэм тэр одоо тэг зууны мянганы хэдэн хувьд нь хамаарч байгаа 2 сая 700 мянган хүний одоо 100 хүн байдаг юм уу тийм ээ. Тэр асуудал дээр нэг гадуурхагдаад ингээд байгаа асуудал бол нэг ажиглагддгүй л гэж үзэж байгаа. Таны хувьд одоо яг энэ хүмүүсийн тухай ямар ойлголттой байдгүй? Манай төвдөр бол яг энэ асуудлаар ирдэг үйлчлүүлэгчид бол бас байдаг бүр байхгүй биш тийм үү. Гэхдээ мэдээж маш олон өдөр тутам ирдэг гэж бол мэдээж хэлж чадахгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ асуудал дээр түрэн хэлж байгаа тийм үү гэр бүлийн асуудал дээр бол яг энэ асуудлаас болоод над дээр одоо хэцүү байна, дарамтлагдж байна гэдэг юм уу юм байдлаар ирсэн хүн бол байхгүй гэж хэлж байна. Тэгэхээр нэг ийм баримт байдаг юм байна лээ. Ерөнхийдөө нөгөө нэг ижил хүүснээ сонирхдог. Эсвэл хүүсийн чиг баримжааны талаар бол өөртөө зөрчилддөг тэр хүмүүсийн ерөөсөндөө хүүсийн чиг баримжаа гэдэг нь би трансгендер хүмүүсээ хэлж байна л та. За тэгэхээр эдгээр хүмүүсийн одоо гэр бүлтэй болчихсон хүмүүс байх юм бол эдгээрээс 10% нь болвол гэр бүлийнх нь хүн нь одоо ижил хүүснээ сонирхдог гэдгийг нь мэддэг. 90% нь бол энэ талаар ямарч одоо мэдээлэл байхгүй. Нэгсэндээ нөхрийгөө юм уу эхнэрийгөө юм уу бэлгийн чиг хандлагын баримжааны хувьд бол өөр байна, ижил хүснээ сонирхдаг байна гэдгийг бол мэддэггүй 90% ийм байж байгаа. Тэгэхээр манай Монголд ч гэсэн ер нь бол одоо юу гэдэг ижил хүүстэн гэдгээ мэддэгдүүлэхгүй тул нөгөө нэг гэр бүлийн зүгээс дарамт ирнэ штэ мэдээж тийм үү. Манай ээж аав нэг 30 насны ойртой тэрэнгүүт нь тэгээ одоо хүнтэй суух хэрэгтэй, хүүхэд гарах хэрэгтэй гэдээ хэлдэг. Энээс шалтгаалаад бол бусдыг хуурах буюу өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаа, тэр гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байгаа гэсэн хэдий ч гэрэлч гэсэн хүмүүс бол бас нэлээдгүй байдаг. За тэгээд энэ талаар баримтууд бол LGBT төвийн одоо хүмүүст бол мэдээлэлүүд нь бол байдаг. Таны хувьд ижил хүсний бэлгийн чиг баримжаатай хүмүүс бол одоо тухайн улс оронд 15-аас 49 насны эрэгтэйчүүдийн 2-5% нь байх магадaltaй гэж үздэг. Тэгээ энэ тооцоололоор бол одоо Монголд магадгүй 3,000-аас дээш хүн байх боломжтой гэж үздэг. Тэгэхдээ одоо өнөөдөр энэ тоо хаана байна? Тийм энэ хүмүүс маань хаана байна? Энэ маань бол зэрэг эргээд нөгөө уламжлалт нийгмийн одоо энэ хүмүүсийг ойлгодог хандлагаас болоод энэ хүмүүс одоо хэрн нууц байдалд байдаг гэсэн ийм нэг их нэмийг хэлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар гэх юм бол энэ хүмүүсийн ялгарлан гадуурхалт яг ямар байдлаар илэрдэггүй гэхдээ зэрэг одоо хамгийн наацх нь хэднэр хоч хөөс гэсүүлээд тэгээ дараагаар нь одоо сэтгцэн өвчтэй эсвэл одоо гаж донтой гих мэтчлэн ийм байдлуудаар бол хамгийн түгээмэл илэрдэг хэлбэрүүд нь бол энэ байдаг. За жишээлх юм бол одоо нэр хочиг нь гэл тэр одоо тим одоо бэлгийн чиг баримжаатай төрсэн хүйсийн чиг баримжаатай төрсэн хүүхдүүд маань одоо хүүхэд байхасаа эхлээл гэр бүлд ялгарлан гадуурхагдж эхэлдэг. Ээж аавдаа ангийнхаа найз нөхдөд одоо охин шиг хүүхэн шиг гэл ингээл өсөөл ингээл яваад байх жишээтэй тийм ээ. Харваас энэ тийм байх гэдэг ч юм уу, явж байгааг нь хар гэдэг ч юм уу ийм байдлаар байнгын тийм ялгарлан гадуурхалтанд бол өртөж байдаг. За цаашлах юм бол одоо энэ сэтгцэн өвчин гэж үзэж одоо эцэг эхийн хүртэл эмчлүүлэхээ явж явах тохиолдол зөндөө байдаг. Мөн одоо бэлгийн гаж донтонгууд гэж ингэж нийгэмдээ ихэнх хувь нь бол ингэж үздэг. Гэтэл одоо бэлгийн гаж дон гэж бас юу хэлдэг юм бэ гэсэн асуудал байж байгаа тийм ээ. Энд одоо юу гэдгийг хин нэг одоо тамлж иж бэлгийн таашаал авдаг. Эсвэл хин нэг нь тамлуулж иж одоо бэлгийн таашаал авдаг нөгөө масохист садист гэдэг ч юм уу тийм ээ. Эсвэл одоо бага насны хүүхдийг хүчирхийлдэг. Эсвэл магадгүй одоо мал амтнтай хурцлал идэгч гэдэг юм уу. Ийм хүмүүсийг бол уг нь бэлгийн гаж донтонгууд гэж хэлдэг. Цаашлах юм бол манин гэж бас гадуурхдаг. Гэтэл манин гэдэг маань улаан зэрэг бэлэг эрхтний одоо хөгжлийн ийм гажиг байдаг.
гитлийн хүмүүс маань бол зүгээр жирийн хүмүүс байдаг. Гэх мэтчлэнгээр насан туршдаа ийм гадуурхалтнууд өртөж явдаг. Гэр бүл судлаач Наран Зохис би асуумаар л та зүгээр уламжлалт одоо гэр бүлийн орчин гэдэг юм уу та. Ерөнхийдөө зүгээр уламжлалаа ингээд дагаад аваад үзвэл энэ хүмүүсийн тухай ер нь яг юу гэж ойлгодог байсан бол. Тэгэхээр ихэвчлэн одоо лам хар болох юм уу тийм ээ? Санвар авах юм уу? Тийм байдлаар энэ хүмүүс өөрийнхөө асуудлыг шийддэг уламжлалт байдлаар байсан баха гэж ингэж би бодож байна. Ерөнхийдөө ингэж уншиж судалж байсан. Тэгэхээр өнөөгийн нийгэмд бол яг одоо ингэж чагнаад үзэхэд бол яг нарийн энэ чиглэл дээр бол би судалгаа явуулдаг. Ер нь бол яг л гэр бүл болчоод хоорондоо зөрчилдсөн эхнэр нөхөр ирдэг. Гэхдээ яг энэ ярианд ярьж байхад бол ийм чиглэлийн асуудлууд далд байдаг гэдгийг сонсоод байдгийн байна. Ажилдаа явчаад эргэж ирэхэд нөхөр нэг эрэгтэй хүнтэй орон дотор байсан. Тэгээс алхаас өөр аргагүй болсон. Манай эхнэрийн найз бүсгүй манад хурж ирээд тэгээ бид ингээд шүн унтахад манай эхнэр шүнчөнгөө тэр хүүхэнтэй үнсэлдээд бас ингээд би маш их зүйдсэн учраас тэр өдрөөс эхлээд эхнэрээ маш их ихээр зодддаг болсон. Тэгээд би салахад хүрлээ гэдэг ч юм уу тийм ээ. Энэ далдаар бас байдгийм болов. Тэгээд далдаар байдгийм байна. Тийм ч учраас одоо энэ яагаад одоо тэгэж ийм одоо байглаасаа л ингээд заяагддаг юм байна л даа л гэсэн ийм ойлголтыг л аваад зогсож байна. Ерөнхийдөө бол яг нарийн тийм ойлголт бол байхгүй яг үнэ гэлэгдэн. Зүгээр яг ийм хүмүүс бүр төрлөхөөс бэлгийн чиг баримжааны юм өөр байна уу? Эсвэл одоо нөгөө олдмол гэж яриад байдаг да. Энэ бол олдмол тийм тохиолдол байж болох уу? Сэтгэл судлаач дэмждэрийн хувьд ерөнхийдөө энэ олдмол байдал дээр бол бас жишээ хэлье. Тэгээ сүүлийн 20 жил Монголоос маш олон нөхөн үрчүүн насны хүмүүсийг гадаад руу ажилд явуулдаг. Солонгос руу ялангуяа явуулсан. Энд судалгаа хийсэн байдаг Улаанбаатар дээд сургуулийн гэр бүлийн тэнхимээс тэгэхэд бол 10 жилийн дотор судалгаа хийгээд үзэхэд 7 хүн одоо ижил хүүсдэн гэр бүлтэй. Тэгтээ гэр бүлтэй хэрнээ Солонгост их олон жилээр олон эрэгтэйчүүд нэг дор ажиллаж байгаа учраас тэгээ бие биентэй хайртай дуртай болоод хамтран амьдрагч сексийн бэлгийн амьдралд орчихсон. Тэгээ тэрнээс болоод бие биенээсээ одоо залууга хармалдаг ийм байдлаар 7 хүнийг амь өвтгсөн гэдэг ийм байдал их хурцаар яригдчихсэн. Энэ ер нь зөвхөн одоо ийм чиг баримжаатай хүмүүсийн асуудал байглаасаа гэхээсээ бас ингээд төрийн бас тодорхой хэмжээний бодлого заримдаа буруу алдагдсанаас болоод их олноор нэрчүүдийг их олон жилээр гадаадд яг нөхөн үржихүүн байглаасаа тэр чинь хорцол хийх шаардлагатай эсрэг хүснээс сонирхдаг ийм үед нь их олноор наваачих юм. Эсвэл одоо уул уурхаад дагсан сүүлийн үед тийм ээ сүүлийн жилүүдэд Монголд бол их уул уурхаад дагсан 56 хоног уурхаад ажиллаад 14 хоног гэртээ ирээд дахиад 56 хоног тэгээд тэнд нь ихнэр нь очиж болохгүй гэсэн ийм болцол шаардлагууд тавьж байгаа тохиолдолд энэ одоо үүсмэл гэж ярих энэ одоо ижил хүснээс сонирхох ижил хүснэнтэй дур хүслийг хангах ийм асуудлууд ер нь бас үүсчих магадлал их өндөр байгаа. Өндөр байгаа. Энэ ч тал дээр ихнэрүүд нь бас ярьдаг бас нөхрөө харахгүйгээр нөхөр бол их нэлээд зэрлэгссэн байдалтай байна. Хурж ирээд ерөөс ойртох дур хүсэлгүй болсон байна. Тэгэд бэлгийн одоо яаж одоо би тэр дурыг хөдлөхөө сайн мэдэхгүй байна. Энэ тал дээр зөвлөгөө авъя гэсэн асуудлууд байдаг юм байна. Тэгэхээр гэр бүл судлаач маань сайн хэллээ тийм үү. Тэгэхээр энэ дээр бол сэтгэл зүйн хувьд ямар асуудал гардаг гэхээр нэр томьёоны хувьд ярихад бэлгийн чиг баримжаа буюу ижил хүүснээ сонирхох чиг баримжаа гэдэг зүйл нь бол төрөлх ус. Энийг бол энэ бол ерөөсөө өвчин биш, ямар нэгэн гаж зуршил биш тийм үү. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг хүмүүс бол энэ чинь гаж одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлч гэдэг юм иймэрхүү байдлаар олон нийт бол хүлээж авдаг. Гэтэл бол энийг ерөөсөө өвчин биш. Өвчний нэгсэндээ англиос бол аль хэдийн хасчихсан шүү дээ сэтгэл судлалын шинжилгээ ухаанд. За тэгэхээр юу вэ гэхээр бэлгийн зан үйл гэдэг зүйл нь бол өөрчлөгдөж байна. Тэрнээс биш бол бэлгийн ижил хүүснээ сонирхох тэр баримжаа ингээд сэтэрдэг ч гэдэм үү. Нэгсэндээ бидний хэлээд байгаагаар бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдөж байгаа юм бишээ. Бэлгийн зан үйл гэдэг зүйл нь бол өөрчлөгдөж байгаа. Нэгсэндээ одоо юу гэдэг бид нэр ярьдаг тийм үү шоронд удаан хамт одоо дан ирчүүд байгаа бол дур хүслээ хангахын тулд бэлгийн харилцаанд одоо юу гэдэг анал сексээр ордог гэдэг тийм үү. Энэ бол ерөөсөө бэлгийн зан үйл нь одоо өөр байдлаар нь хөгдөж одоо явагдаад байгаа болохоос биш бэлгийн чиг баримжааны хувьд бол өөрчлөгдөж байгаа асуудал бол биш юм. Тэгэхээр яг шалтгааны хувьд аваад үзэх юм бол янз бүрийн тайлбар байдаг л та. Эрдэмтдийн хийсэн судалгаанууд анагаах ухааны үүднээс авч үзэх юм бол биологийн хүчин зүйлийг авч үзэх юм бол генийн төвшөнд X, Y хромосомны аль одоо Y хромосомын ч юм уу үйл ажиллагааны доголдлын улмаас нэгт ийм хүмүүс одоо төрсэн байх магадaltaй гэж үздэг. Эсвэл нөгөө гормоны дааврын төвшөнд тестостерон эсвэл эстрогены бас тохиргоо алдагдсанаас ч юм уу
LGBT хүмүүс маань бас төрсэн байх магадaltaй гэж үздэг. Энэ бол төрөлхийн гэдэг шалтгааны үед. Зүгээр олдмол гэдэг утгаараа бол сая хэллээ. Үнэхээр яг хорих газруудад эрчүүд юм уу эмэгтэйчүүд маш олон жил хамт байсны улмаас ч юм уу. Эсвэл зөвхөн эрчүүд эсвэл эмэгтэйчүүд байдаг тийм сүм хийдүүдэд ч юм уу. Эсвэл магадгүй одоо жишээ нь гэр бүлийн хүмүүжлийн доголдлоос болоод ч юм уу жишээлх юм бол нэг олон охинтой айлд дандаа октод төрөөд нэг хүүтэй болохыг хүсэж байтал хамгийн сүүлийнх нь хүүхэд хүртэл охин төрөнгүүт нөгөө хүүхэдтэй эрэгтэй байдлаар хувцлаад тэгэд эрэгтэй одоо хүний зан үйлийн дэмжих явсаар байтал нөгөө хүмүүс маань бэлгийн боожилтын насандаа очиод мөн цаашлах амьдралдаа бэлгийн чиг баримжаанд бас олдмолоор өөрчлөгдөх магадлал байдаг гэж үздэг л дээ. Ер нь бол их хвчлэн мөн бас Фрейдийн онлоор аваад үзэх юм бол нөгөө Эдипийн комплексийн доголдолч гэж үздэг. Эсвэл одоо хит захирангуй ээжтэй эцгэн сул дорой байдлаас ч гэдэг юм уу. Ер нь тайлбарлах гэж оролцсон онлууд бол маш олон байдаг. Гэхдээ таамаглалууд гэтэл өнөөдрийн төвшөнд бол яг 100% батлагдсан нь бол нэг ихэнч байхгүй л байгаа л да. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжаа гэдэг бол ялтч байхгүй төрөлхийн байдаг. Тэгээ олдмолоор байдаг гэж ярьдаг боловч олдмолоор одоо би ийм болцсон гэсэн тохиолдол бол ер нь яг бодит жишээн дээр бол одоо магадгүй сэтгэл зүйч нартай ч гэдэг юм уу, эмч нартай ч гэдэг юм уу ирсэн тохиолдол ер нь бараг байдаггүй. Тийм. Янз бүрийн тайлбарлсан онлууд саяын эмчилээ. Эрдэнэтр эмчийн хэлснээр маш олон янзын тайлбарлсан онлууд байдаг. Одоо биологийн, генетикийн одоо тэгэл одоо юу гэдгийг тийм ээ. Маш олон онлууд байдаг боловч яг эцсийн тийм хариултыг өгсөн онл бол одоо хэрнэ байхгүй. Тийм учраас энэ бол нэг онлоор тайлбарлагдаад байдаг бас асуудал биш болчихж байгаа байхгүй тий. Хизээ хин анх одоо өөрийнхөө бэлгийн чиг баримжааг одоо мэдэрч эхлэн тэр насандаа л энэ хүмүүс ихэвчлэн мэдэрсэн байдаг. Гэхдээ яг хөө тэр одоо магадгүй зарим гэр бүлтэй болцсон хойно бас ийм асуудал гарсан байж тээ гэж ярьж байна л да тийм ээ. Тийм асуудлууд бол бас мэр зэрэг байдаг нөгөө хүний одоо бас мэдрэмж чинь бас янз бүрийн насанд бас идэрдэг юм байна л да. Зөвхөн заавал бүгдээрээ одоо шилжилтийн насандаа илэрсэн байх хэрэгтэй гэсэн бас тийм байдаггүй. Тийм учраас магадгүй өөрийгөө бэлгийн чиг баримжааг одоо бүрэн тодорхойлж чадаагүй явж исэн хүмүүсээс магадгүй одоо би ингэж хин нэгнийг хохироохсгүй гэдэг үүднээс одоо гэр бүл салсан ч байх юм уу ийм асуудлууд байдаг. Би тамийн дунд нэг асуулт тавь. Зүгээр ажил дээр найз нөхдөд ч юм уу байж байгаад гинт LGBT гэдгийг мэдвэл ямар байдлаар хүлээж авах вэ? Өөрсөн дээр шаваад үзье л да. Хэвийн энэ бол байх асуудал. Хүн ер нь юунд дур сонирхолтой байна, ямар байна. Тэгээ өөрөө ямар мэдрэмжийг авч ямар харилцаа нийгэмд хийдэг үү? Өөрийнхөө хувийн одоо бэлгийн амьдрал дээр, хайр дурлалын асуудал дээр, тэгээ нийгэмд хүнтэй харилцах асуудал дээр тэр хүний л эрхийн асуудал. Тэгээ яг ийм бэлгийн чиг баримжаа гэж онцгойлж аваагүй хэрнээ их сонин хачин авир айш гаргадаг их хамт олонны дунд бүр эвгүй уур амьсгал төрүүлдэг хүмүүс байж л байдаг. Тийм учраас яг миний хувьд бол тэр хүнийг хараад тэр хэрэг зөв үйлдэл хийх юм бол түнд таатай хандна. Тэр буруу үйлдэл хийх юм бол тэнд одоо сөрөг байдлаар хандаж бас үг хэлэх байх. Тэгээ ер нь бол тийм яг буруу үйлдэл хийгээд нэг тараагаад нэг тийм ээ хүн уруу татаад ч юм уу тийм юм сонсч байсан болохоос өөрөө бас хараагүй. Ер нь бол уруу татдаг гэж ярьдаг байхгүй. Бага насны хүүхдүүдийг бас уруу татчихээн. Миний хүүхдийг ингэчлээ тэгчлээ гэдэг яриануд бас байдаг мэрсэр байдаг. Байдгүйш байдаг байхгүй. Тэгэхээр миний хувьд бол энэ хэвийн байх ёстой асуудал байх. Тийм яг хувь хүн юунд л таатай байх вэ? Тэр хүн тэрэндээ таатай байна уу? Тэр байглаасаа одоо эдийн төвшөнд өөрчлөлттэй юм чинь өөрөө тэрийг яаж чадахгүй шүү дээ. Тэг хинээс ч хамааралгүйгээд бүр шинжлэх ухаанч тайлбарлаж чадаагүй юм энд байгаа хүн тайлбарлах гэдэг ямар ч үндэслэл байхгүй. Зүгээр тэр хүн байдгаараа би байдгаараа хүмүүс хэвийн харьцаа хийх хэрэгтэй. Гадуур хаал нэр хоч өгөөл тийм ээ. Зүгээр ч хүнд хинээр хоч өгж л идэг. Зүгээр одоо бэлгийн одоо чиг баримжаатай биш хүнд ч гэсэн чиг одоо хоч нэр өгөөл байж авир зангаасан шалтгаалаад харьцаа буруу байгаагсан шалтгаалаад хоч өгж л идэг шүү дээ тийм ээ. Энэтэй бол нэг онцгойлоод нэг тэгээд нэг харьцаа таах юм бол байхгүй. Гинт ингээл найзалж ирсэн найз чинь нэг өдөр ирэл уучлаарай би LGBT байсан юм аа гэл хэлээл танд ингээд нууцаа анхудаа танд хэлж яах гэж бодъё л доо тий. Аминчилж хэлээл одоо ийм шүү гэдгийг бол одоо яаж хүлээж авах вэ? За та сэтгэл зүйч учраас өөрөө хүлээж авч магадгүй л дээ. Тийм биш байсан бол гэж ярил. Ерөнхийдөө за би яг
өөрөө сэтгэл судлаач хүн. Тэгэхээр яг энэ асуудлын талаараас өөрөөс тодорхой ойлголттой байгаа учраас үнэхээр миний яг дотны найз нөхөд маань ирээд хандлаа гэхэд хувь хүнийхээ үүднээс болвол зөвөр хэвийн хүлээж аван тийм үү. Магадгүй зөвлөгөө өгдөг ч юм уу те. Илүү нөгөө дотроо хоримтлагдчихсан байгаа бусад хүмүүст илэрхийлж чадахгүй байгаа тэр сэтгэл зүйн дарамт юу гэдгийг готрол тэр болгоныг нь хилүүлэх, тайлуулах арга хэмжээ бол магадгүй авах бах. Гэхдээ ерөнхийдөө нийгэм маань яаж үзээд байгаа юм бэ гэхээр 100 гаруй хүн дээр судалгаа хийж үзсэн л дээ зүгээр энгийн хүмүүс дээр. За энэ судалгаа маань болохоор зүгээр тамдал судалгаа гэж нэрлэж болох уу цогцолтой. Ягаад тэгэхээр олон нийтийг хамраагүй өргөн өрөөний асуудал биш. Гэхдээ нөгөө янз янзын төвшний янз янзын ажилчдаас авсан учраас ерөнхийдөө бол багцаа гарах болов гэж бодоод байгаа. За тэгээ 100 гаруй хүнээс судалгаа авахд бол за 70% нь бол хамтран ажиллаж байгаа хүн маань LGBT байх юм бол би тэгээ нэг их одоо сүртэй хүлээж авахгүй ууралж уцаарлахгүй тийм үү. Яг тэгвэл тэр бол тусдаа хүн миний амьдралд оролцох байгаа миний найз одоо юу нөхөд биш гэж үзэж байгаа. Хамтран ажиллах хэвээр бол тэгж үзээд байгаа. Нэг их одоо буруугаар хүлээж авахгүй гэж 30% нь бол яг хаа мэдээж дургацгоно шүү дээ. Харин яг дотны найз нөхөд гэр бүлийн хүмүүс болоод явчихлаарэ илүү их одоо сөрөг хүлээж авна. Нилээн дургуутсан тийм миний ойр дотны хүмүүс донд тийм хүн байхад бол би дургу байна гэж бол бас 70-аас илүү хувь нь бол хариулсан байж байгаа. Нэгсэндээ ажиллагчдад бол зүгээр хандхана гэр бүлийнхэн дотор маань тийм хүн байх юм бол би хүлээж авч чадахгүй гэсэн юм байрал илэрхийлж байсан. Тэгэхээр надад бол LGBT найз байдаг л да. Тэр эрэхтэй зүгээр энгийн найзын хүрээнд чөлөөтэй ярилцаал те. Найз нар ямар байдаг тийм л хүрээнд харьцдаг. Тэгэж одоо бусад хүмүүсийн хувьд ерөнхийдөө одоо сэтгэл заслын эмчийн хувьд ч гэдэг юм уу хамгийн гол баримталдаг зарчим энгийн хүний баримталдаг зарчмыг бүр илүү тусгадаг зүйл юу вэ гэхээр нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг байр сууриас ханддаг. Тийм болохоор хүнд ч ямар ч хоч нэр өгөх одоо шаардлага байхгүй гэхээс илүү тех ёсгүй угаасаа л хүн гэдэг чинь амьдрах эрхтэй, амьсгалах эрхтэй, өөрөө хамаарах бүхнийг хийх хэрэгтэй, хамаарахгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх бас хэрэгтэй. Тэгэхээр энэ тал дээр нийгмийн хандлагыг өөрчлөхийн тулд ерөнхийдөө энэ LGBT хүмүүсийн талаар эерэг зөв мэдээлэл мессежийг илүү сайн түгээх шаардлагатай болов уу гэж боддог. Тун зэрэг бэлгийн цөөнхтэй тэн дотроос одоо гээ залуучуудтай 10 жил ажиллаж байгаа. Тийм учраас надад бол одоо энд эргэлзэж гайхаад тийм тэнэгэлзэх тийм юм асуудал бол байхгүй болцсон юм хүн байгаа. Миний хувьд мөн LGBT хүмүүсийн эрхийн асуудлыг бас хариуцсан ажилдаг хүний эрхийн үндэсний комисс. Тэр утгаараа ч LGBT төвийнхэнтэй ч хамтарч ажилдаг. Тийм болохоор гайхаад байх ерөөсөө асуудал байхгүй. Харин ч бүр хэрвээ LGBT хүн байх юм бол за ямар асуудал байна, ямар эрх зөрчигдөж байна, яах ёстой вэ гэд бас асууж бас тэр зөрчигдсөн эрхийг нь сэргээх талаас бас арга хэмжээ авах. Анхаарланд жуулстаг баярлалаа. Нүүдэл шийдэл ток шоу үргэлжилж байна. Өнөөдрийн дугаараар бид LGBT хүмүүс буюу бэлгийн цонхын эрхийн асуудлаар ярилцж байна. Ингээд студид маань бас зочид нэмэгдэж орж ирсэн байгаа. Ингээд зочдод танилцуулъя. LGBT төвийн гүйцэтгэх захирал Отгон Баатар. За түүний хажууд тус төвийн удирдах зөвлөлийн гишүүн Зоола байна. За мөн LGBT төвийн нөлөөллийн хөтөлбөрийн менежер Мөнх Насан байна. За мөн эрх зүйн хөтөлбөрийн менежер Балдан Гомдор ирсэн байна. Тэгэхээр та бүхэн биднийг ярилцчих хооронд нөгөө студид суугаад бас нэг төрөлийг үзэж байсан байх гэж бодож байна. Зүгээр яг өнгөрсөн хугацаанд 30 минутын турш бид нар бас энэ асуудлаар бас ярилцлаа. За өнөөдрийн бас дугаарыг эрхэм үзэгч та бүхэн үзэж байгаа бол манай нүүдэл шоу Facebook, Twitter хаягаар орж бас санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Мөн 70.22 97 утсанд бол асуулт хариулт саналаа бас ирүүлж болно гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр өнгөрсөн яриа ерөөхдөө бид нар та бүхнээс одоо бас энэ асуултыг бол асуулгүйгээр дунд нь орхимоор байна. Тэгэхээр энэ LGBT гэж хүмүүс гэж одоо чухам яг те бидний ярьсан зүйл яг хэр зэрэг бодиттой байв. Энэ хүмүүсийн эрхийг Монголд хэрхэн хамгаалагдсан байна. За зурчигдж байгаа бол яг ямар шатндаа байна гэдгээс эхлэе. Томатар танд. За тэгээ саяны яриаг сонсчлаа. Тэгээд яриан дээр хамгийн гол нь төрөлхийн нөө олдмол үү гэдэг дээр бас хүмүүсийн санал
өөр байх шиг санагдлаа. Тэгээд энд бол хязээж олдмол гэж байдаггүй. Ягаад хүмүүсийн дээр бас буруу ташаа ойлгоод байдаг вэ гэхээр бэлгийн зан үйлийг бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа илэрхийлэлтэд хойлж хутгаж ойлгодгоос болоод олдмол гэж одоо ойлгодог юм аа. Тэгээд яг бэлгийн чиг баримжаа бол төрөлхөөсөө ангаахын нэг тийм онлайн юм байлээ. Ихийн хэвлээд хүүхэд бүрэлдэхтэй эхний 4-7 хоногт өнжин тарих бүрэлддэг. Тэгээд тэр өнжин тарих бүрэлдэх явцад тухайн хүн одоо жишээлбэл солгоо гартай байх уу, одоо баруун гараар бичдэг байх уу ч гэдэг юм эсвэл гетеросексуал байх уу, гомосексуал байх уу гэдгийг цаанаасаа шийдэгдэг тийм ангаахын онол. Гэхдээ энэ дээр ангаахыг онлыг ярихын хажуугаар бас яг одоо ийм учраас одоо тухайн хүн нь одоо гений хувьд ч гэдэг юм уу, одоо ижил хүүсийн бэлгийн чиг баримжаатай төрждөг юм а гэсэн баталсан онол бол байдаггүй. За би хүний эрхийн чиглэлээр ажилладаг. Тэгээд өөр олон яг хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ажилладаг. Тэгээд дээр нь LGBT төвийн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг өнөөдрийн төрөлцөрсөн маа. Тэгээд яг LGBT хүний эрхийн асуудал бол өнөөдөр хүмүүс ярьсан ч хүний эрхийн талаас нь тэгэхээр хүний эрхийн хамгийн тулгымцсан асуудлуудын нэг. Бид нар олон улсын түвшинд хүний эрхийн асуудал ярьж байхад энэ нийгмийн цөөнх болсонтэй ялгуурлан гадуурхаж байгаа энэ бүлгүүдийн эрхийн асуудлыг онцгойлон тавьж ярьдаг. Тэр дундаа Монгол улс бол арчилсан хүмүүнлэг эрхчлөөг хангасан тийм нийгмийг бүрэлдэн тогтооно гэд одоо үндсэн хуулийн дээр бичсэн байгаа шүү дээ цадаас. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсаас олон улсын түвшинд маш олон үүрэг амлалтууд авсан байгаа. Тэгэхээр хүний эрхийнхаа хувьд бол заавал Монгол улс одоо иргэн бүрийнхээ аюулгүй амьдрах эрх чөлөөтэй өөрийнхөө сонголтоор өөрийнхөө амьдралыг бүтээх ямар нэгэн ялгуурлан гадуурхалт дарамт чахалтаас ангид байхын одоо тэр нөхцөл байдлыг хангах хэрэгтэй. Тэр үүднээсээ бол хүний эрхийн маш чухал асуудал. Тэгээ мэдээж түрүүнээс асуултад сонирхолтой асуултууд явж ирсэн. Тэгээд таны найз юм уу те гей ч юм уу лесбиан бол те ямар байх байсан бэ гэд. Тэгээд энэ бол миний хувьд бол би жишээ нь бас нэлээд сонирхолтой энэ хүмүүс бас ярьдаг л да. Тэгэхээр миний хувьд бол миний найз маань хувийнхаа амьдралын өөрийнхөө секси асуудлыг яаж шийддэг байх нь надад бол сонирн биш те. Надтай ажил ярих гэж байгаа бол ажиллаа хийдэг. Надтай найзлах гэж байгаа бол найзаа хийдэг. Найзалдаг. Тэрнээс биш хүмүүс одоо хөвчлэн одоо хүмүүсийн хувийн амьдрал руу маш их өнгөж ордог. Энэ өөрөө хүмүүс нөгөө нэг мэдээлэлгүүдэл ингэж ханддаг байх. Тэрнээс биш мэдээж хүмүүст би бол бие биендээ хүндэтгэлтэй, бие биенийг хайрлаж хандаж чадна гэдэгт итгэдэг учраас бол энэ асуудал дээр хүмүүс илүү нээлттэй байгаасаа л гэж боддог. Болдгоо. За. Миний хувьд бол ерөнхийдөө зүгээр түрүүн ингээд хүмүүсийн ярьж байгааг сонсоод тэгээд мэдээж үндсэн хууль бол байна. Монгол улсын үндсэн хуультай 92 онд батлагдсан үндсэн хуультай. Тэгээ энэ үндсэн хуулиар бол ялгуурлан гадуурхгүй ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхгүй гэдэг. Гэтэл өнөөдөр үндсэн хууль дотор байгаа хүүс гэдэг үгийг бол одоо тайлбарлаагүй байгаа. Тэгтэл 1994 онд хүний эрхийн үндэсний нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл бол тодорхой зөвлөмж гаргасан байдаг. Тэрэн дээр юу гэсэн зөвлөмж гаргасан бэ гэвэл те энэ хүүс гэдэг ойлголт дотор бэлгийн чиг баримжаа багтнаа гэдэг ингээд тайлбарлаа явуулсан байна. Тэгэхээр мэдээж Монгол улс бол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс орно. Тэгээд олон улсын төвшөнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэдэг зүйлийг бол дагаж явах хэрэгтэй, үүрэгтэй гишүүн улсын хувьд те. Тэгэхээр өнөөдрийг бол энэ хүйс гэдэг ойлголтыг ерөнхийдөө бол тайлбарлаагүй явж байна. Тэгээ үүнээсээ холбоотойгоор бусад органик хуулиудад бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар ялгарлан гадуурхгүй гэсэн тийм зүйл заалт. Жишээлбэл одоо эрүүгийн хуулинд үзий ядалтаас үүдэлтэй гэмтэр гэдэг зүйл заалтыг оруулахад энэ үндсэн хуулинд бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа илэрхийлэх гэдэг үг байхгүй. Нэг томьёо байхгүй. Ер нь Монгол улсын хэмжээнд 460-аад хууль багтж байгаас түүнээс одоо суурь эрхүүдийг хамгаалсан хуулинд ийм нэр томьёо байхгүй улмаас өнөөдөр яасан хэдийгээр иргэн хүний хувьд Монгол улсын иргэн хүний хувьд эрх нь хамгаалж байгаа хэдий ч бэлгийн чиг баримжаа, хүүсийн баримжаа илэрхийлэлтийн хувьд энэ мэдэгдэх юм бол түүнийг өнөөдөр хамгаалах эрх зүйн зохицуулт хүртээмжгүй байгаа байдал энэ өөрөө хамгийн том асуудал болоод байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг бол өөрчлөх шаардлагатай юм болол гэж би боддیں۔ Мөнхнөөс би боддог. Миний тал дээр бол одоо зөв нөгөө юун дээр л одоо LGBT хүмүүсийн тэр эрүүл мэндийн талын асуудал дээр л их санаа зовж байна л. Одоо ялангуяа трансгендер хүмүүс гэхээр одоо эрүүл мэндийн өмчлөг үйлчилгээг авахд бол маш хүндрэл. Ер нь эрүүл мэндийн өмчлөг үйлчилгээч гэлтгүй ер нь зүгээр альва үйлчилгээний байгууллагуудаар хандхад бас хэцүү байдаг л. Банкн дээр очиход бичиг баримтын эзэн зөрчилтэй байна гэх ч юм уу хүмүүс тэгж хэлэх имлэг дээр яг хоо эцнээ юу үйлчлэгээний байгууллагууд яг хүний эрх учраас ялгуурлан гадуурхахгүй ч гэсэн нөгөө LGBT ялангуяа трансгендер хүмүүс чинь
очих нөгөө сэтгэлийн айдас гэж байдаг. Тийм учраас тэр өөрөө айдасаас болдог болохоор энэ хүн намайг ингэж болов хажуудах хэмжтэй ингээд хөшийн чи ямар сони ингээд хэлж болов энэ төр гэж тийм болгоомжлол айдас байдаг учраас тэр тал дээр их хүндрэлтэй л байдаг. Бид нар бас иргэдээс энд бол бас олон хүн авчрах боломжгүй ус. Иргэдээс бас яриа авсан л да. Өөрөөр хэлбэл LGBT хүмүүсийн талаар ямар ойлголттой явдаг вэ? За таны хажуудыг найз чинь одоо бас яг юм байвал түрүүнийхээ асуултыг бас асуусан. Ерөнхийдөө ямар ойлголттой байдаг гэсэн эдгээрнээс яриа авсан. Энийг бүгдээрээс иргэдийн яриаг сонсоод яриагаа өргөжлүүлээ. Заста мэдхгүй юм байхгүй. Мэдгүй тэр хүний амьдрал юм чи тэр өөрөө л зохицуулна. Ямар ч гэсэн цаахан санагдахгүй л. Мэдхгүй яасан сайн мэдхгүй шүү дээ. Тэр ховны асуудал шүү дээ. Тэнд бид тэгж хандаж болохгүй шүү дээ. Нэг дэмждэггүй шүү. Тийм тохиолдолд гарвал дэмжнэ л гэж. Хүний үзэл бодол чинь цаанаас л цааж. Тэг иргэд бол ерөнхийдөө бол бас ингээл яг зарим нь тодорхой ойлголт байхгүй би сайн мэдэхгүй байна гэж зарим нь ерөнхийдөө бас дэмжихгүй л гэж яриад байна л да. Тэгэхээр одоо Монгол улсад яг ийм LGBT хүмүүс тэд байна гэсэн. Бид Дөрвөн ам орон сууцны тооллого 2010 онд хийсэн. Зүгээр болдог байсан бол аюу гэдэг зүгээр тоон чухал гэж байх л да. Зүгээр танаа төвөөр дамжаад гэдэг ч юм уу үйлчлүүлдэг хүмүүсийн хувьд зүгээр дөрөнд нэг юм ч хэлсэн одоо насан турш 15-аас дээш насан турш хүмүүс бол хүн амныг 5-аас 10 орчим хүн байж магадгүй гэсэн нэг тийм тоо тий байдаг гэж. Тэгэхээр зүгээр ийм хүмүүс хэр зэрэг олон байдаг юм болоо. Энэ одоо энэ зүгээр тоо гол ер нь нэг тооцоолоод гаргачих боломж байхгүй. Энийг гаргаад авах шаардлага байхгүй. Зүгээр ерөнхийдөө бол яг олон улсын жишгээр энийг бол баримтлал явдаг л да. Жишээлбэл түрүүн эмч бол хэлэхдээ хэлсэнтэй тэр 2-аас 10% байх магадaltaй гэдэг. Ерөнхийдөө тухайн хүн амын 2-аас 10% нь LGBT хүн байх боломжтой. Гэхдээ энийг бол одоо жишээлбэл дэлхийн улс орнууд ингээд тоолоод гаргацсан жишг байхгүй өнөөдөр. Яагаад тоолоод гарахгүй байгаа шалтгаан энэ өөрөө хүний эрхтэй холбоотой асуудал. Хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хувь хүн өөрийнхөө эрхийг нууцлах хэрэгтэй те. Гэтэл одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар одоо судалгаа гаргах гэдэг те чи өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хэлэх ёстой гэх юм бол энэ чинь өөрөө тулгалт болоо явц. Тэ? Тэгэхээр ямар нэгэн байдлаар тулгсан байдлаар биш. Хэрвээ үнэхээр хүмүүс өөрсдөө ямар нэгэн айдасгүй, ялгалан гадуурхалтгүй те ингэж амьдрч чадах юм бол тэр хүмүүс хинт ч хамаагүй өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хэлэхэд бол амархан шүү дээ. Гэтэл яагаад хэлэхгүй байна вэ гэдэг чинь цаана ялгалан гадуурхалт гэдэг айхтар том зүйл байгаад байгаа харалт. Түрүүн хэлсэн эмнэлгийн тусламж үйлчлэх хахад бас хэцүү байдаг. Бид нар өнөөдөр эрүүл мэндийн яам, за хууль эрх зүйн орчин ярих гэдэг бас хууль дотоод хэргийн яамнаас бас мэрэгжлэнгүүд өрссөн боловч энэ асуудал бидний ярьж байгаа сэдэв манаас эмзэг юм байна л да. Өөрөөр хэлбэл одоо хүн нэг буруу үг хэлэхэд л эмзэглэдэг. Нөгөө хүмүүс маань эмзэглэдэг. Нөгөө хүмүүсээс хариуцлага тооцогдчих гээд байдаг. Тийм учраас бас ирсэнгүй юу би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энээр байгууллагаас хүн өрсөн ирж амжсангүй. Тэгэхээр ийм имлэг төрөлцсөн имлэг одоо эртээчүүдийн имлэг цөөхөн байдаг гэж ярьдаг л да. Гэхдээ байгаа. Ямар ч байсан нэг байна. Гэхдээ ийм хүмүүс зориулсан имлэг төрөл тусад нь ингээд байгуулчих юм бол бас хэрэгтэй эсвэл төрийн байгууллагуудын төлөөлөл яагаад ирээгүй вэ гэж энэ тал дээр бол бас нэг тийм сөрөг хандлага бол байхгүй гэж бодож байна. 2010 онд Монголын хүний эрхийн төлөв байдлыг нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлт дээр бол хэлэлцсэн байгаа. Түүнээс гарсан 129 зөвлөмжөөс Монголын засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэдэг амлалтаа авсан байгаа. Тэрний дунд манай Монгол улсад одоо ялгарлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжтой болно. Үндсэн хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулна. Эрүүгийн хуулинд үзэн ялалтаас үүдэлтэй гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг тодорхойлох оруулна гэсэн амлалт авсан байгаа. Тэгэхээр хууль зүйн дотоод хэргийн яам, гадаад хэрэг худалдааны яам, эрүүл мэндийн яам, тэгээд манай Монголын хүний эрхийн үндэсний комисс бид нар одоо хамтарч ажиллах одоо анхан шатныхаа одоо ажиллагаан дээр явж байна. Хүний эрхийн үндэсний комисстэй бол бүр хамтарч хоёрч одоо төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай төрийн байгууллагууд бас тэгэж халгаж байгаа ч юм уу эсвэл бас эмзэг сэдв гэдэг утгаараа бас ирээгүйч байж болох хэдий боловч яг хамтарч ажиллана гэсэн илэрхийлэл бол байгаа. Эмнэлгийн хувьд ярих юм бол манай сүүлийн үед одоо LGBT-ийн хамтарч ажилласан жишээнээс ярил л да. Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэлийн
дэрэгдэх нөхөн үржихийн эмнэлгээр одоо Монголын бэлгийн цөөнхтөр дундаа лесбиан эмэгтэйчүүд, трансгендер эмэгтэйчүүдийн эмчилгээ үйлчилгээг одоо бид нар үнэгүй та бүхэнд одоо хангаж үйлчлэе гэсэн тийм одоо хамтын ажиллагаа. Тэгэхээр яг тусдан зориулж эмчилгээ хийх ч юм уу эмнэлэг байгуулах нь бас хаашаа гэхдээ эдгээр бэлгийн цөөнхийн хүмүүсийн хэрэгцээг одоо хангах хуудас өндөр түвшинд тийм үйлчлэгийг одоо гаргаж ирж байгаа гэсэн анхны одоо оролдлого байгаа. Яг трансгендер хүмүүсийн хувьд гэх юм бол эдгээр хүмүүс маань өөрийнхөө хүүсийг одоо биологийн төрсөн хүүсээ эсэргээр илэрхийлдэг тийм хүмүүс байгаа. Одоо жишээлбэл биологийн хүүс нь эрэгтэй байж илаа гэхэд одоо өөрөө эмэгтэй одоо аашилдаг ч юм уу хуцалдаг тий эмэгтэй гэж боддог тэр хүн маань одоо ялангуяа дааврын эмчилгээнд ороод одоо эмэгтэй төрх рүүгээ ойртё гэхэд манай Монголд яг тэрээр мэрэгчсэн хүн одоогоор байхгүй байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйгээс эрэгтэй гэдэг трансгендер эрэгтэй хүмүүс ч гэсэн бас манай бэлгийн цөөнхийг одоо яг эмчилгээг нь гардаж аваад ажиллая гэхэд эмнэлэг байхгүй мэрэгчсэн хүмүүс байхгүй тийм болохоор одоо ойрхон Тайланд руу очиж одоо мэс засал дааврын эмчилгээнд орох жишээтэй иймэрхүү нөхцөл байдал байгаа. Нэг яг туссан өөр эмнэлэг яг төрөлцсөн эмнэлэг байвал гэдэг зам. Тэгэхээр нөгөө нэг одоо LGBT хүмүүс гэхээр чинь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд шиг одоо тийм тусгай ирэх одоо тусгай үйлчлэгээ хэрэггүй хүмүүс ахгүй. Зүгээр л нийгэм төлөв зөвшөөрөл энэ ч адилхан л хүний эрх гэдэг адилхан л эрхтэй гэдэг утгаар тийм учраас бол нэг тэгж тусгайлсан эмнэлэг байх бол шаардлагагүй л гэж бодож байна. Үзэгчдээс асуулт ирсэн байна л да, нэг LGBT гэд яриад ах юм аа. Энэ одоо яг юу гэсэн үгний товчлол юм бэ гэдэг юм л да. LGBT гэдэг нь lesbian, gay, bisexual, transgender гэдэг үгийн товчлол. Lesbian, gay, bisexual гэдэг маань бэлгийн чиг баримжаа. Тухай хүн одоо ижил хүүсийн бэлгийн чиг баримжаатай хүнээс сонирхох уу, эсвэл эсрэг хүүсийн бэлгийн чиг баримжаатай хүнээс сонирхох уу. Тэр нь heterosexual гэдэг манай нийгмийн дийлэнх хүмүүс маань одоо эсрэг хүүсээ сонирхдаг байгаа. Тэгэхээр lesbian, gay, bisexual гэдэг ихний гурван товчлол нь тэгэхээр бэлгийн чиг баримжаа. Transgender буюу T гэдэг маань хүүсийн баримжаа илэрхийлэл. Энэ тухайн хүн өөрийнхөө төрсэн биологийн хүүсээс эсрэгээр тодорхойлох юм тодорхойлдог байна. Тэгэхээр одоо бүгдээр нэг шийдлэг хай. Гарцгаая л да өөрөлдөх юм бол ингээд нуугдмал байдлаар яваад ах уу хойштоо тий өөрөлдөх юм бол тодорхой тооны хүмүүс бас байна. Өөрөлдөх юм бол ийм төв байгууллагаж яана гэдэг чинь тэр хүмүүс байгаа учраас нэг дээд нэг төрийн бас байгууллага байгуулчлаа шүү дээ. Тэгээд мөн одоо бас ийм үйлчлэгээ үзүүлдэг бас төрийн бас байгууллагууд бол бас байна. Сэтгэл зүйн болоо бусд. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна да. Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээс би асуумаар байна. Яг ингээд хамтарч ажиллах эхлэл тавигдсан гэдэг гэж байна л да. Монгол улсын одоо жишээлх юм бол энэ хүмүүсийг яг хуулийн хүрээнд одоо эрхийн хамгаалъя гэж үзэх юм бол яг үндсэн хуулийн түрүү ярьсан шүү дээ та тий. Ингээд язгуур ихээр яс хүүсээр ялгарлан гадрахыг хориглоно гэсэн заалт одоо байдаг боловч хүүс гэдгийг тодорхойлоогүй эндээс нэг зүйл ярьчлаа сая. Тэгэхээр одоо үндсэн хуулиндээ эсвэл бид нар өөрчлөлт оруулах таарах нь эсвэл одоо дагалдах өөр бус хуулиуд дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй бол таарах нь хэрвээ тэгэхээр бол ямар хуулиуд дээр байх хэрэгтэй байгаа юм бол. Тэгэхээр дурдлаа Утганбаатар сая дурдлаа хүний эрхийн зөвлөлөөс манай улсад одоо нэлээд хэдэн зөвлөмж өгсөн тэрийг нь багцлаад 62 зөвлөмж болгоод төрийн байгууллагуудад чиг үүргийнхэн дагуу бол үүрэг даалгавар болгоод одоо өгсөн байгаа 2011-ээс 2014 оны хооронд хэрэгжүүлүүлэхээр тэгээд тэр түрүү ярьсан үзэн ядалтын гэмт хэргийг эрүүгийнхээ хуулинд одоо оруулж хуульчилж өгөх ялгарлан гадуурхалтын эсрэг хуультай болох гэсэн даалгавар өгсөн. Тэгээ мөн дээрээс нэмээд хүний эрхийн боловсролоор дамжуулаад LGBT хүмүүсийн одоо эрхийг хангах талаар бас нэг зөвлөмж өгсөн байгаа. Тэрийг нь болохоор боловсрол соёл шинжилгээ ухааны яам бас хариуцаж ийм үүрэг даалгавартай ажиллаж байгаа. Тэгээд ил гарах тал дээр бол ерөөсөө хүмүүс нөгөө мэдээлэл байхгүй. Одоо буруу мэдээлэлтэй гэж түрүүн нөгөө LGBT гэж ерөөсөө мэдэхгүй шүү дээ тий. Энэ хүмүүс чинь ийм бэлгийн чиг баримжаатай хүмүүс шүү гэдгийг нь бас нэгдүгээрт ойлгуулах. Энэ хүмүүс чинь бусадтай л тантай ч адилхан, надтай ч адилхан хүн шүү гэдгийг нь ойлгуулж одоо хүний эрхийн боловсрол олгох ийм ажлуудыг л хийх хэрэгтэй гэж бодож байна. За энэ ажил дээр энэ асуудал дээр болохоор LGBT төвтэй хамтраад хүний эрхийн үндэсний комисс Аз намхан далайн бүс нутгийн чуулганы дэмжлэгтэйгээр 2010 онд төсөл хэрэгжүүлж ирсэн. За олон улсын хүний эрхийн стандартуудыг одоо сургалт сурталчилгаанд ашиглаж одоо гол төлөв цагдаагийн алба хаагчдад сургалт явуулж
Жогжакартагийн зарчим гэж бас хүний эрхийн нэг зарчим байгаа. Одоо гол LGBT хүмүүсийн одоо эрхийг бол тусгаж баталгаажуулж өгсөн. Түүнтэй бас танилцуулах ажлыг бас хийсэн байгаа. За мөн энэ жилийн хувьд болохоор Нобелийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл хүний эрхийн үндэсний комиссээр хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд LGBT хүмүүсийн эрхийн хэрэгжилт ямар байна вэ гэсэн судалгааны ажлыг хийхээр төлөвлөж байгаа. За учир нь гэхээр яг таймтай судалгаа мэдээлэл байхгүй яг энэ эрх нь яг ийм асуудал төр одоо зөрчигдөөд байна ингээд байна гэсэн таймтай мэдээлэл байхгүй манай хүний эрхийн үндэсний комисс LGBT төвөөс голчлон мэдээлэл авж байгаа LGBT төв баримтжуулаад ингээд манад бас илгээдэг тийм асуудал бас тийм ажил явагдаж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссд одоо LGBT хүмүүсээс одоо тавьсан санал гомдол гэдэг ч юм уу өргөдөл энэ төр бол одоо ирж исэн тохиол байна уу? Тэрийг одоо хэрхэн яаж шийдвэрлэж ирж исэн бол? Ховор. Ховор. Тэгээ энэ жилийн үед бол нэг гомдол ирчээд байгаа. Гомдол бол одоо хуулийн хугацаанд арай шийдвэрлэх хугацаанд дуусаагүй ажиллагаанд байгаа. Тийм. Одоо ялгуурлан гадуурхагдаж байна ч гэдэг юм уу. Тийм ер нь бол ховор ирдэг. Түрүүн зоолоо бас нэг хуулийн чиглэлээр ажилладаг гэж. Хандлагыг одоо төлөвшүүлэхийн тулд бас нэлээд ажил хийгдэх хэрэгтэй юм байна гэд. За мөн Аз намхан талын бүс нутгийн чуулганы дэмжлэгтэйгээр одоо нэг төслийг хэрэгжүүлж байгаа. Тэрэн дээр нь болохоор ил биш, далд биш гэд нэвтрүүлэг TM сэтгүүлч, TM телевизийн сэтгүүлч байгалийн бэлтгэсэн тийм нэвтрүүлгийг хүний эрхийн үндэсний комисс одоо телевизийн сувгуудаар цацуулах. За мөн одоо Нобелийн хүний эрхийн зөвлөлөөс зөвлөмжүүд өгсөн байна гэдэг байгаа штэ. Тэр зөвлөмжүүдээр одоо шторк хийж цацуулах ийм ажлуудыг хийж явж байна. 2000 он бол Монголд одоо энэ асуудлыг бол ер нь ярьжсэн газар энэ баг байхгүй л дээ. Энэ хүмүүсийг одоо хаана гэдгийг мэдэхгүй, энэ хүмүүсийн төлөө ажилладаг байгууллагууд ч гэж байдаггүй байсан. 2003 оноос эхлээд одоо үндсэндээ 4 байгууллага төрийн бас байгууллага бэлгийн цонхтын дотроос гей секс залуучуудын төлөө бол ажиллаж байна л да хүний эрхийн эрүүл мэндийн гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Нийгмийн ойлголт бол мэдээ цэрэг тал нь бол ихэнх нь байгаа. Боловч одоо энэ ажиллаж ирсэн хугацаанд бол бид нар бол нэлээд одоо олон хүмүүс бол энэ ойлголтуудыг бол нэлээд зөв тийш нь одоо хандуулж ингэж чадж байгаа гэж бодож байгаа. Гисэн хэдий боловч одоо хамгийн түрүүндний одоо энэ хүмүүсийн үйлчлэгээ авдаг хэсэг бол эрүүл мэндийн салбарууд гэдэг. Хамгийн түрүүнд одоо олноороо очиж болох тийм ээ хамгийн түрүүнд одоо хурцж үйлчлэгээ авах газар бол эрүүл мэндийн салбар байдаг. Гэтэл эрүүл мэндийн салбарт ч гэсэн одоо хэрний ялгарлан гадуурх энэ одоо гутаан дарамжлах энэ байдал нь бол хэвээрэн байгаа учраас одоо бас энэ чиглэл рүү чиглэсэн ажлууд бол нэлээд хийгдэж эхэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ чимлэгийн ажилчид маань өөрснөө энэ асуудлыг огт мэдэхгүй, ойлгохгүй ийм хэвээрэн байгаа учраас энэ асуудлаас үргэлжлэх хандлагатай байгаа учраас энэ рүү чиглэсэн ажлууд болсон сургалт одоо семинарууд, уулзалтууд гэх мэтчлэн нэлээд сайн хийгдэж эхэлж байгаа. Түрүүн би зоолоогоос сумаар байна л да. Хуулийн чиглэлээр бас судалгаач ажилладаг гэсэн зүгээр юу гэдгийг лобби хинж гэдэг юм уу те? Улсын хурлын гишүүд гэдэг ч юм уу хүний эрхийн төлөө ажилладаг бас хуульчтай холбоо тогтоож одоо хуулийн төсөл боловсруулах, хууль нэмэлт өөрчлөлт оруулах, засвар хийх гэдэг ч юм уу тийм байдлаар хандаж үзсэн үү? Яг ямар хуулиудыг дээр одоо нэмэлт оруулдаг ч юм уу нэг тийм зохицуулалт хийжүүлэх боломжтой байгаа бай. Бүр дэлгэрүүлж ярил тодорхой. Би болохоор хүний эрхийн чиглэлээр илүү олон нийтэд мэдээлэл түгээх тал дээр илүү ажилладаг. Тэр очиудаараа бид нар хүний эрхийн яг хүмүүст энийг ойлгуулах тал дээр урлагаар, жүжигээр LGBT хүмүүсийн эрхийн асуудлуудыг хүндчихсэн. Хуулийн талаарх нөлөөлийн талаар Утганбаатар илүү дэлгэрэнгүй ярих байх тийм. Дэлгэрэнгүй ярих юм бол түрүүн үндсэн хуулийн одоо нэмэлт өөрчлөлт гэдэг түрүү ярьж исэн. Тэр ерөнхийдөө хүүсийг одоо тайлбарлах гэдэг маань зөвхөн Монголын асуудал бол биш л дээ. Яг олон улсын LGBT эрхтээр ажиллаж байгаа хүний эрхийн хамгаалагчид, хуульчид, шинжээчдийн хувьд ч гэсэн зөвхөн түрүүн хэлсэн 1994 оны хүний эрхийн хорооноос гаргасан хүүсийн тодорхойлолт бэлгийн чиг баримжааг багтаасан байгаа. Тэгэхээр лесбиан, гей, бисексуал хүмүүсийн эрх нь хангагдсан гэсэн үг. Гэтэл трансгендер хүмүүс буюу хүүсийн баримжаа илэрхийлэл маань тэр хүүсийн тодорхойлолтоо нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд хүртэл одоо ороогүй явж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн Монголын ч асуудал биш. Одоо олон улсын бэлгийн цөөхийн бас асуудал болж байгаа. Монголын хувьд үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар бид нар өнгөрсөн оны 3 сараас
төрийн байгуулалтын байнгын хороонд хүсэлт гаргасан. Гэхдээ зөвхөн бэлгийн чиг баримжаа хүүсийн баримжаа илэрхийллээр нь үндэслээд одоо ялгуурлан гадуурхгүй гэсэн тийм одоо тодорхойлт биш, нэмээд хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдал тэр нь бас орхигдсон байгаа. Тэгээд бид нар хариу авсан. Тэгээд сонгуул болохоос өмнөх 6 сард улсын их хурлд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах одоо ямар ч боломж байхгүй гэсэн тийм заалт байдаг юм билээ. Тэгэхээр сонгуулийг одоо дуустал бид нар одоо хүлээнэ гэсэн ийм бодолтой байгаа. Эрүүгийн хуулинд одоо түрүүн үзэн ядалтаас үүдэлтэй одоо гэмт хэргийн тодорхойлтыг бас яаж оруулах вэ гэдэг олон улсын зөвлөмжч байна. Манай Монголын хууль эрх зүйн байгууллагуудын хандлага байгаа. Гэхдээ энэ тал дээр бас эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн санаачлага бас яаж хийгдэх нь. Тэгэхээр энэ бол улс төрийн бас процесс болоод бас лоббидах ч юм уу те LGBT эрхийг бас нааштай ерөнхийдөө хүний эрхийн асуудлыг одоо гол мөрийн хөтөлбөртөө голд нь тавьж байгаа тэр улс төрчтэй бас бид нэр ойртож хамтарч ажиллана гэж бодож байгаа. Тэгэхээр бид бас LGBT залуучтай бас товчхон ярилцлага хийсэн байна. Тэр бүхний бас бүгдээр бас сонсоод байгаа. Монголын яс ажил уламжлалаас дагуулгад нь эрхтэн хүмүүс буюу сүртэй хүндөөгүй сайхан байх хэрэгтэй гэдэг нэг газар зүтмчээр нь бүгдийг дүнждэг. Гэтэл тэр хувь хүн гэдэг хүн зүйл хинбэ гэдгийг нөгөө асуудлыг тодорхой авах гэж үздэггүй нөгөө монголчуудын сул талч гэх юм уу эсвэл нөгөө ямар ч нөгөө мэдээлэлгүйгээс олж бусдыг нөгөө өгөөсгөх тэднийг хотоонд оромжлох би ийм байгаа чинь наттай адилхан байх хэрэгтэй. Би эмгтээ сонирхдаг чинь наттай адилхан эмгтэйг сонирхох хэрэгтэй гэсэн нөгөө үзэл бодлого тулгадаг асуудал. Бэлгийн зан биш хүний бие махбод энэ зүйлийг бас хүлээж авах хэрэгтэй. Адилхан сэтгэж боддог байгаа тий. Үүний тулд бас тэр хүмүүсийг бас нөгөө хоорондынх нь одоо үгтэй харилцаанаас үүдээд бас одоо гэр бүлтэй өөрөөрөө нээж хэлэх те хэр зэрэг одоо багасаа нээлттэй амьдарч эхэлсэн. Алсгүй бол гэрийнхэнтэйгээ бүр яг ястуудыг те аавч гэсэн яг тийм ястуу яг тийм харьцангаас байсан юм уу. Тэгээ яг ингээд бодод үзэхэд илүү нөгөө ээж гэр бүлийнхэнтэйгээ илүү найз шиг те айгуу тийм бүх юмаа ингээд хэлэн талгүй ярьдаг хүмүүсийг гэр бүлийнх нь айгуусаа хүлээгээд авчдаг. Зөвхөн бүх юмаа өөрөөсөө ингээд хадгалаад ингээд явж байгаа хүмүүсийг бас тэгвэл хэлэхэд гинт чочирдох ч гэдэг юм те. Иймэрхүү маягараас хүлээж авах юм их байна. Хөлөм зөвшөөрөөс гэж аяг ярьдаг. Гэтэл нөгөө энэ бол юу биш л байхгүй юу? Хойд наснда хийсэн тийм гим нүгэл биш. Тэг би нэгэнд чи намайг хөлөм зөвшөөрөөч гэд гуйгаад тах тийм нэг хэцүү тийм. Тэг гуйхгүй байх шиг хэцүү яг иймэрхүү нэг ацал тунд яваад байгаа байхгүй юу? Анхыг өөрөө мэдчихээд тэгэл дараа нь хойлоо ингэж харахад ер нь хойл ямар ч LGBT хүмүүсийн талаар болон энэ нэг тийм ажлаар чимсэг нэг яах гэдэг мэдхгүй тэгэл тэгээ өөрөө ингэ боод идэх байна. Тэгэл сүүл тэгэл найз нөхдөд ойлгох болов гэж хэлэхээр нөгөөдөл маань ойлгохгүй. Тэр зөвхөн яг л хацчланд ороод яалтчгүй тэгэл нийгмээсээ юм шаардал хэлж байгаа байхгүй. Хүн явуудаас эсрүүлсэн үзүүдээ тийм ингээд ихаар нөгөө амин менежментийн хүчин мөксөд тэгээд би ингээд ягаад бол одоо ингээд цөөх бэлгийн цөөх тийм ингээд ярьж байгаа учраас би тийм тунд цөөх болж харж байгаа учраас миний үг бол үнцэнтэй биш тийм энэ бол худлаа зөвлөж хувирдаг. Тэгээ бусдын мэдээж тэр хандж байгаа хандлага буруу илэрхийлж байгаа байдал бол одоо юу гэх алсын талаар тийм юм тохиолдол байхгүй тийм шууд барьж байгаа зохишгүй юм ихэд гадуур явж явах юм хэд нэг ингээд нэг үг хэлэх тийм зөрмжлөө үг хэлэх нэг газараар суухад гайх шийдэх харах ч юм уу тийм иймэрхүү байдал бол тэр хүмүүсэд бол юу ч л байхгүй тийм. Гэтэл миний хувийн орон зай миний үнэт зүйлээр халж ин гэдгийг ойлгохгүй. Энэ хүний би яасан ч яхаа гэдэг нэг хандлагаа хандах чинь бас нэгний талаар хүний эрхийг зөрчин тийм. Хүний эрхийг бусдаараа нэг бусдын эрхийг нэг хязгаарлалт гэдгийг хүмүүс ойлгохгүй. Тэгэхээр энэ бол байнга тохиолдог. Би яг нөгөө багасаа ингээд хичээлдээ явах өглөө ингээд гэрээсээ гараад хичээлдээ явхад хүүхдүүд надруу чулуу шиддэг альсгүй уулахаар цааш шиддэг ч юм уу тий. Энэ нөгөө хөөхнэ гээл гарч тоглох ямар ч тийм боломж байхгүй. Тэгэл худлаа цанхан дээр хараад хүүхдүүдийг хараад ингээд ер нь бол багын амьдрал ер нь бол их тийм хаалттай өсчихсэн. Тэр болгонд ингээд сэтгэлээр унаад ер нь жоохон бүргэлээсэн л да 17 8 хүртлээ айгуу бүрэг ер нь гэрээсээ ер нь гардгүй ухаандаа нэг ярьдгүй зөвхөн ээжтэйгээ ярьдаг тийм байж байгаад ер нь гинт нэг өдөр ингээд бодоод ирсэн л тэгээд яг
яагаад ингэж сэтгэл санаагаар унах хэрэгтэй гэж тэг хүмүүс ингэж намайг ингэж зовсныхын төлөө тэд ингээд кайф аваад ингээд айгу гой байгаа юм чи харин ч би бүр одоо тэрнийх нь эсрэг би өөр сэтгэл санаагаар унахгүй тэдэртэй л адилхан юм кайфтай байж гэдэг үү тийм юу болоод ингээд жоохон нийгэмшиж ирсэн л тийм. Тэгэхээр энэ залуус бол нэлээд дарамттай байдаг тухай ярьж байгаа л да. Өөрөлдөх юм бол нийгэмд өөрсдөө таниулахад багаас нь л одоо хамт тоглодог байсан хүүхдүүд л шоолдогоос ахуулаад гэр бүлийнхээ хүрээнд тэгээд томроод ирэх юм бол одоо анги гэдэг ч юм уу ингэж явсаар байгаа нэлээ хүн дарамттай. Тэгэхээр юу гэдэг энэ хүмүүст яг ямар дарамт байдаг мэдээ сэтгэл зүйн дарамт бол байж таараа. Эхлээд өөртөө эвлэрэх гэж бас хугацаа орж таарах бах. Дараа нь одоо хажуудах дүү гэдэг юм уу ах тэгэл ээж аав за ээж гэр бүлтэй болчтой юм байж гэр бүлээсээ гарахаар ахаад мэдээж юмнуудад тулгар таараа шүү дээ тий. Энэ хүмүүс ер нь яг ямар дарамтанд их дарамтанд өртсөн гэдэг ч юм уу бүр түрүү ярьлаа ш тэр нэг дарамтанд өртснөөсөө болоод янз бүрийн хэрэг төвөгт оролцдог гэдэг ч юм уу эсвэл өөрөө бие сэтгэлээрээ хохирсон юм тохиолдол ер нь байдгүй. Ер нь нийгмийн хүний бодож болох бүхэл салбарт бэлгийн цонх тэр дундаа одоо түрүүчээс хойшцмоор ярьж байгаа трансгендер хүмүүс хүчирхийлэл үг хэл, бие махбодын хүчирхийлэл янз бүрийн гутаан доромжилтол өртөж идэг. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, ажлын байр гэх мэтчлэн бүхий л одоо салбарт байгаа. Эдгээр залуучуудын хувьд хамгийн гол нь одоо манай LGBT өсвөр үеийнхнээс одоо амиа хорлолтол их гарч байгаа. Тэр дундаа бас одоо залуучууд маань өөрсдийгөө гэр бүлийнхэндээ хэрхэн ойлгуулах вэ? Come out гэж хэлдэг л дээ. Come out гэдэг нь өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ. Гэрийнхэнтэй илчлэх. Одоо тэрийг нь яг үнэн байдлаар нь хэлэх гэдэг үг байгаа. Тэгэхээр энэ асуудал бол хамгийн том асуудал гэдэг юм а. Тэгэхээр гэр бүлийнх нь нэг бодлын бид нар хамгийн дот нь ойлгодог тийм байдаг юм шиг санагддаг боловч гэрийнхэнтэй хэлэхээр одоо гэрийн бүлийн нэр төрөхгүй таасан одоо адгийн новшч гэдэг юм уу нийгмийн шаарч гэдэг юм уу одоо жишээ баримтжуулалтаасаа бид нар ярих юм бол гэрийнхнаас нь одоо барьж аваад зодцсон ч гэдэг юм уу ах эгчийнх нь хүүхдүүдээс ахуулаад ер нь ясын хуугалтал зодцсон байх жишээтэй. Тэгэхээр хамгийн их том асуудал болохоор гэр бүлийн дарамт тэгээд нийгмийн дарамт гэж бид нар ойлгож ирж байгаа. Ер нь тэгээ өөрийнхөө байдлыг илэрхийлсэн хүүхдүүд ихэвчлэн яг уу ээждээ л хэлсэн байдаг. Гэр бүл энэ хүүхд чи угаасаа л нэг гэр бүлийн гишүүн шүү дээ. Тэгэхэд чинь зарим хүмүүс гэр бүлээс ангид имшигэд бид нар ойлгох тохиолдлууд байдаг л да. Тэгээ хамгийн түрүүнд ээждээ л хэлж чаддаг. Тэгээ тэрний цаана байгаа аав нь ч юм уу ах нь бол ерөөсөн баг хүлээж авч ийнэ асуудлыг хүлээж авч чаддаггүй. Манай нэг өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд клубын хүрээнд олон улсын хүний эрхийн сэдэвтэй одоо эмэгтэйчүүдийн эрх хүний эрхийн сэдэвтэй жүжиг 2 жил тоглосон. Тэгээ энэ жүжиг дээр анхны жил нь хүний эрхийн хүрээнд яг трансгендер эмэгтэйчүүдийн асуудлыг хүндсэн хэсэг байдаг. Жүжиг маань өөрөө 15 хэсэгтэй. Тэгээ нэг хэсэг маань тэр байсан. Гэтэл нөгөө нэг ингээд жүжиг тоглогдох одоо театрын маань хүмүүс яг тэр хэсгээс нь болоод одоо яг тэр хэсгийг тоглохыг зөвшөөрөөг байхгүй трансгендер хүмүүсийн эрхийн асуудлыг. Тэгэхээр тэр үед л бас мэдэрч байгаа юм л да. Тэр хүн өөрийгөө илэрхийлэх тэр боломжтой ямар нэгэн хүнийг эрхийг зөрчихгүйгээр одоо театр те жүжиг тоглоод өөрийгөө эрхийн талаар дуурайд урлагт өөрийгөө хүчээ сорих эрхийг нь өртөл зүгээр оршин байх тэр existing те оршин байх байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг бол аимшигтай санагдчихсан. Тэгээд тэрнийхээ хүрээнд бид нар энэ бол үнэхээр чухал гэд тэр үедээ тоглогдоогүй ч гэсэн дараа нь өөр театр тоглоод тэгээд яг тэр тоглолтынхоо орлогыг яг трансгендер эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах сан байгууллагт нь хандуулж исэн. Тэгэхээр ер нь өдөр тутмын амьдрал дээр нь дахиад өөр орчинтэй урлагт одоо салбарт бүх орчинд бүх нөхцөл байдалд байнгын ялгарлан гадуурхалт эсвэл өөрийгөө нуух өөр нэг дүр тоглох эсвэл өөрийгөө илчлэх гэж оролдох бүрдээ ялгарлан гадуурхалт. Тэгээд түрүүн яг миний бодож байгаачлаг хүмүүс ялгарлан гадуурхаад байгаа нь одоо хүмүүс маань иргэд маань муухайтай юм уу одоо хин нэг албаар гэхээсээ илүү мэдээлэл дутмаг байгаа учраас ямар нэгэн гаж гэсэн ойлголт яваад байдаг. Тэгээ хүмүүсийн дунд гаж юм уу буруу зуршил гээд хэрвээ мэдээллийг авбал нөгөө нэг би Монгол хүний саруул ухаанд итгэдэг гэдэг шиг хүн болгон би нэг хүлээн зөвшөөрөх хүндэтгэх тэр орчин бол бүрдэх баг. Ерөнхийдөө яг ямар дарамтуудад өртөд байна вэ гэд зүгээр л яг ялангуяа миний хувьд бол тэр гин талхтай холбоотой баримтжуулалтыг хийгээл явдаг л да. Тэгээд зүгээр тэндээс харж яхад бол хамгийн их хүчрхийлэн гэр бүлийн гишүүдийн зүгээс ирээддэг юм болоо гэж боддتي. Тэр дундаа мэдээж одоо эмэгтэй хүн ч гэсэн хүчрхийлэл үлдэж байна. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг ойлгохгүй болмаас аав нь, ээж нь, ах нь, дүү нь бүгд тэр хүнийг ойлгохгүй болмаас
Дээрээс нь тухайн хүний нөгөө нэг юу гэмдэ мэдлэггүй байдал, мэдээлэл төвдөө биш, мэдлэггүй байдал. Тэгээд стереотип гэж нэг айхтар сүрхий зүйл байна те. Энэ зүйлүүдээс болоод дээрээс нь тухайн хүн өөрөө хүртэл нийгмийн зүгээс ялгарлан гадуур гэж байна. Энэний хүүхэд одоо гейн гинлээ гэж яриулахгүй тулд хүүхдийн эрхийг зөрчиж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яах нь гэр бүлийн нэр хүнд гэдэг бол мэдээж байх ёстой зүйл. Гэхдээ хүүхэд нь гей гэдгийхэд л тэр хүн яах нь хүүхдийн эрхийг хилүүлэхгүй тулд хүүхдийн эрхийг зөрчдөг асуудал яригддаг байхгүй. Тэгэхээр 2010 онд бол ерөнхийдөө гарсан тохиолдол нь ямар тохиолдол байсан бэ гэвэл хүүхдээ эмчлүүл манай хүүхд сэтгцэн өвчтэйгээ дагуулж явсан тохиолдол гарсан байгаа. Тэгтэл сэтгэл зүйчдийн зүгээс тэр яг ямар сэтгэл зүйч нь байсныг би хэлэх шаардлагагүй байх л та. Ховсоор эмчтэд өгөө гэсэн тохиолдол хүртэл гарч ил байсан. Тэгэхээр эндээс ингээ харахад бол ерөнхийдөө нийгмийн бүх салбар байна шүү дээ. Мэдлэггүй байна, зөв ойлголтгүй байна. Үнэн бодис мэдээллийг ер нь мэдээллийн шуурган дотор төөрчсөн яваад байгаа юм болоо. Би тэгж ойлгохгүй. Тэгэхээр өнөөдөр бол мэдээллийг бол бүх сувгуудаар хүлээж авч болж байна. Twitter, Facebook юу гэдэг те. Гэхдээ тэр мэдээлэл дундаас зөв мэдлэгийг нь олж авах та арай одоо юу гэдэг итгэхгүй хандаад байт юм болов. Хаана хин үнэхээр үнэлэлтэй үнэн зөв мэдээллийг тавьсан байна. Тэрийг нь олж авах та мэдээлэл дунд ингээд төөрөө явчихдаг. Тийм учраас хамгийн түрүүнд нийгэмд бол тардаг зүйл байдаг шүү дээ. Сенсацтай зүйл байвал хүмүүс тэрийг сонирхож уншдаг тийм. Тэгэхээр сенсацтай гэхээсээ илүүтэй үнэн зөв бодистой үнэлэлтэй мэдээлэл уг нь өөрийнх нь амьдралтай хүмүүсийн амьдрал хэрэгтэй баймаар юм шиг санагддаг. Гэр бүл судлаачаас байсан урлаг гэр бүлийн орчинд яг зүгээр яг иймэрхүү нөхцөл хүчирхийллийн зүйлүүд нэлээд ажиглагддаг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг энэ яриаг чагнаж яхад яг л өөрийнх нь төрүүлсэн эцэг ойлгохгүй байгаа. Ийм тохиолдлуудыг ерөөхдөө баталж яриад байгаа юм чинь нар тийм ээ. Яаж анх мэддэг юм бэ? Тэг хүүхдүүд ээждээ хэлчихдэг юм байна. Тэг ээж нь мэдээж хэрэг аавд нь хэлнэ. Бидэнд ийм зовлон тохиолдчихэ. Бидэнд ийм гамшиг тохиолдлоо гэдэг ч юм уу. Өөрийнх нь төрүүлсэн эцэг их хоорондоо. Тэгэхээр энэ асуудал бол яг нийгмийн гэдэг ярих нь арай биш. Яг гэр бүл судлаач хүний хувьд бол энэ бол яг тийм одоо байглаасаа ийм одоо төрсөн гэж яриад байгаа тийм. Ийм хүмүүсийн аав ээж ахын дүүсийг л мэдлэгжүүлэх. Өөрийнх нь төрсөн тэлсэн мах цусны тасархаа энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх асуудлыг л нэлээд хийх. Тэгээ энэ яриа чагналаа. Ийм асуудал одоо мэдхгүй сонсоогүй энэ нэр томьёо хэдэн мянган зуун удаа ярьсан ч энийг сонирхох эсрэгээрээ тийм ээ зөвхөн би эмэгтэй би эрэгтэй хүнтэй амьдардаг тий миний 3 хүүхэд гуруулаа нөхөртэй ч юм уу ингээд сайхан үр хүүхдэд төрүүлээд амьдардаг ийм хүмүүс бол бас тэр хүмүүсийг эсрэг мэдээлэл өгч байна. Яахаараа энийг зөвшөөрч яахаараа энийг дэмжих ёстой юм. Хэн энийг одоо гутаанд оромжлоод хэн энэ хүмүүсүүдэд шахалт дарамт үзүүлээд байгаа. Тэр хүмүүстэй яагаад ажиллахгүй байгаа юм. Яагаад нийгэм тэр чигтээ энийг одоо сонсож яагаад нийгэм тэр чигтээ энэ мэдээллээр толгоогоо цэнэглэх ёстой юм. Тийм юм баг үзээгүй мэдээгүй хэдэн 10 үеэрээ явчихсан хүмүүс байж итэл чинь хоёр эрэгтэй хүн амьдрах хоёр эмэгтэй хүн амьдрахыг яагаад бүр нийгэмд заавал мэдлэг олгоно заавал одоо хууль дүрмийн батлна заавал одоо ингэн яг ямар эрхэм зүйч эмнэлэг хэрэгтэй эмнэлэг нь байна үйлчилгээ үзүүлдэг төрийн бус дөрвөн байгууллага нь байна. Тэрвтэл ядуу, тэрвтэл бэлгийн одоо тодорхой чиг баримжаа гихгүйгээр зовж байгаа шаналж байгаа олон мянган гэр бүл байна шүү дээ. Өнөөдөр 7,715 мянган гэр бүл байна. 29 мянган хүн шинээр гэр бүл болж байна эрэгтэй эмэгтэй хүмүүс. Гэтэл тэрний 50% салж байна. 50% салж байна. Гэвч 29 настайгаас нөхрөөсөө өнчрөөд үлдчихсэн хүн бэлгийн бас л зовлонтой байгаа шүү дээ. Насан туршдаа л ганцаараа амьдарч байгаа. Нэг ч хүнтэй л бэлгийн харьцан амьдралд орохгүй зовлонгоо яриад явдаг хүн бас л байж л идэг. Тэгэхээр яг хэн энэ дарамтыг учруулад байгаа юм бэ энэ хүмүүсүүдэд? Тэр хүмүүсүүдийн дунд л ажилдаг тодорхой хэмжээний 10 мянган төрлийн бас байгууллага байгаа. Тэ тодорхой хэмжээний дөрөв нь бол өнөөдөр ажилдаг гэдэг ийм мэдээллүүдийг хийж байна тийм ээ. Тэгээ тусгай эмнэлэг байгуулахаар үгүй. Тусгай тийм үгүй. Юу хүсэж байгаа юм гэдэг бас ийм юм эсрэгээр нь зүгээр миний дүнээр бодож үзээрэй. Яг энэ хүмүүсийг ингээд мэдээлэл ингээд сэтгэл ярьж байгаа асуудал чагнахлаар бас тэрийг мэдэхгүй амьдралдаа мэдэхгүй үзээгүй тэрийг хүлээн зөвшөөрч хизээч чадахгүй хүмүүс мэдэхгүй. Тэг миний амьдралд байхгүй би сайн мэдэхгүй яаж ч харьцгаа бас мэдэхгүй байна гэдэг ийм хариултыг нийгмийн дийлэн хүмүүс хариулна шүү дээ. Энэ хүмүүсүүдэд хэцүү байгаа шиг тэр хүмүүсүүдэд бас энийг чагнах хэцүү байж болно. Энийг зөвхөн сэтгэл судлаач хүн л ойлгоно үхээс ш. Энийг чагнах дургүй байна гэсэн үг. Эцэг нь дургүй байгаа юм чинь бодолтой. Аав ах дүүндэр нь зодоод байна шүү дээ. Жижиг мах цусны тасархаа ахын дүүс нь ойлгох хэрэгтэй ихний хэлж байна. Яагаад тэр хүмүүс одоо өөрийнх нь төрсөн ахын дүүсийг тийм ээ
зөв төлөв одоо эдисийн төвшөнд тэр эхний 4 сар төлөв шиг тэнд бас гений хувьд жоох өөрчлөлт байгаа учраас энэ өөрөө хүсээгүй ээжтэл тийм болчлоо. 14 10 наснаас эхлээд яг тэрийг мэдэрч эхэллээ. Тэр яагаад тэр гэр бүлийн хүмүүс ойлгохгүй. Тэр гэр бүлийн хүмүүсүүд рүү хандаж ажилдаг. Тэр гэр бүлийн хүмүүсүүд хэрэг гадуурхах юм бол, дарамтлах юм бол тэр эцэг ихт нь хариуцлага оногдуулдаг. Нөгөө эцэг нь хүүхдээ хайчаад салаа явчихдаг. Насан туршдаа бас энэ тэр нь бас хууль байдаг ч гэсэн насан туршдаа хүүхдийнхаа тэжээнд тэтгэх эрхийг хязгаарлаад хаяа явцсан хүн байж лээдэг. Тэгэхээр эрх ярина гэж ярих юм бол их олон юм ярина. Их олон юм ярина. Тэгээ яг энэ цөөх гэж байгаа энэ хэсэг дээр одоо хэрэг телевиз үзэж байгаа энэ одоо хүмүүсийн эсвэл өөрийнх нь гэр бүлд байгаа энэ мэдээж бодтойгоор 3-4 мянган хүн байна. Тоог нь гаргаж чадахгүй гэж яриад байна шүү дээ. Энэ гэр бүлүүд нь одоо чагнаач таминэ. Энэ өөрийнхөө ахан дүүс, найз нөхөд хань ижлийг ойлгож өгөөч. Төрсөн хүмүүс нь ойлгохгүй хаад харь илгийн хүн яаж ойлгох юм? Яаж тэр улсын их хурлын гишүүн байгаа хүн ойлгох юм? Эвэм л гэж хэлнэ. Хуулиа баталж өгөхгүй ингээ удаашраад байгаа. Ийм байдлууд бас тэрийг бодит байдал дээр одоо яах хэвээр одоо яг ингэж ярьснараа илүү гадуурхагдах байдал өөрсдөө үүсгээд байгаа мó гэдэг ийм бас яг бодолт одоо хүмүүс эдийг бас чагнчаад ингэж их одоо яриад асуудал болгоод ингээд яриад тахлаар бас бүр ингээд зэвүүцэх юм болов. Одоо юу яриад байгаа юм гэдэг ийм байдлыг бол энгийн энийг мэдхгүй ойлгохгүй энэ мэдгийг авах дур сонирхолгүй хүмүүс бас нийгэмд байгаа. Тэр хүмүүсийн эрх шүү дээ. Тэр хүмүүсийн бас эрх мөн баг. Тэгэхээр нийгмийн бүхэлд нь одоо ийм ойлголттой болох уу? Эсвэл одоо ингээд яг л ийм асуудалтай хүмүүсийн хувьд нь ингэж одоо юу гэдэг зорилт бүлэг гэдэг шиг авч үзэх үү? Зүгээр Эрдэнэт нэмч юу гэж бодож байна? Энд бол би нард гэр бүл судлаачтай санал нийлэхгүй байна л да. Яг өнөөдрийн хувьд гэр бүлийн хүрээнд авч үзэх ёстой гэж байгаа боловч тэр нийгэмд байгаа альж гэр бүл нь ирээдүйд LGBT хүүхдтэй болохоос хамгаалж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ямар ч хүн мэдээлэлтэй мэдлэгтэй байх юм бол магадгүй ирээдүйд аль нэг хүүхэд нь аль нэг хамаатан садна нь LGBT боллоо төрчих юм бол тэрийг илүү хүлээн зөвшөөрөх чадвартай байна. Яг бол би өөрөө сэтгцэн эмч гэдэг утгаараа ихвчлэн сэтгцэн завсрын эмгэгтэй ч юм уу сэтгцэн янз бүрийн эмгэгтэй сэтгэл зүйн шалтгаанд биеийн эмгэг өвчнөд хүмүүстэй ажилладаг. Тэр манай үйлчлүүлэгчдийн хэлдэг хамгийн одоо харамсалтай зүйл нь бол биднийг хинч ойлгодгүй гэдэг байхгүй. Яг бол гаднаас нь харахад тэд нар бүгдээрээ тарган цатгалан. Гэтэл дотроо яаж шаналж явж байдгийг ойлгодгүй. Тэд нар бас хэлдэг юм. Ингэж сэтгцэн өвчтөй байсны оронд магадгүй гар хөл маань хуурчихгүй явдаа ч гэдэг юм. Хор тавдар тусчихгүй явдаа. Тэгэх юм бол манай хамаатан садан эсвэл өөр хэн нэгэн биднийг ойлгоно. Харамсалтай нь бидний өвчин бидний далд байгаа болохоор биднийг хинч ойлгохгүй байна гэдэг бол айгүй том эмгэнэлтэй. Над дээр ирж байгаа үйлчлүүлэгч болгон толгой дараалан энэ үг хэлдэг байхгүй. Тийм болохоор нийгэм рүүгээ хандах. Тэгэхээр нийгэм дээр өөрсдийгөө зөв зөвтэй бид нар бас та бүхэнд яг адилхан шүү дээ гэж мэдвэдүүлэхийн тулд яагаад бие даасан аж ахуй нэгж байгууллага юм уу бие даасан нийгэмд бүтээл гаргаж бие даасан хинээс ч хамааралгүйгээр тэр нийгмийн тэр ямар ч хүнээс хамааралгүйгээр бие даасан бүр гайхагдах ич хиттэй асуудлуудыг гаргаж ирээд тэгээ өөрийгөө бүр илүү гэдгийг мэдрүүлж яагаад чадахгүй байгаа юм. Яагаад тэрийг ингэж хийж болдгүй энэ хүмүүс? Хийхэд нь хэн саад болоод байгаа. Жишээл ямар хууль одоо ийм хүмүүсийг ажил хийхэд саад болоод байна. Хэн гадуурхаад чамд түрээсийн байр өгөхгүй гэдэг. Ямар банкны асуудал мөнгө өгөхгүй та нар бол хүн биш гэдэг. Энэ бол сэтгэлийн асуудал. Нэгд л одоо би ярих гараад ирчихсэн хэдэн хүний асуудал биш л дээ тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг ийм хүүхдтэй улсууд зөвхөн тэр аймагт байдаг гэдэг ч юм уу эсвэл Улаанбаатарын тэр дүүрт байдаг гэдэг асуудлыг бид нэр яриаггүй шүү дээ. Чи Монгол улсын хэмжээнд яригдж байгаа асуудал учраас энийг үр хүүхдтэй хүн зөв ойлгохын тулд энэ асуудлыг бас л зөв ойлгох шаардлагатай болж ийн л гэдгийг л бид нэр хүмүүст дуулгахыг хүсэж байгаа хэрэг гэж би бодож байна. Ямар нэгэн тусгайлсан хэрэгцээ гэдэг нэг жишээлбэл одоо юу гэдэг одоо түрүүн хэлж штэ сэтгцийн өвчний улмаас ингээд шаналж байгаа хүмүүсэд намайг ойлгохгүй байна гэдэгтэй яг адилхан байхгүй. Би өөр нэг тодорхой жишээ хэлээ л дээ. Хамгийн сүүлд транс шилжилтэнд орсон хүн дааврын эмчилгээнд ороод тийм үү? Ингээ явлаа. Тэгээд тэр хүнд ямар бэрхшээл тулгараад байгааг бол бичиг баримтын асуудал. Харагдах байдал нь эргэтэй болчиход байдаг. Бичиг баримт нь эмгэгтэй болчиход байдаг. Тэгээ банкн дээр очиж үйлчлүүлэх гэхээр уучлаарай та эргэтэй хүн байна шүү дээ. Болио л доо. Чадахгүй бид нар танд үйлчлэж чадахгүй гэд ингээ гаргаж байна. Энэ өөрөө нэг хүний асуудал байхгүй. Нэг хүний асуудал гэж харах юм бол жижиг юм шиг мөртлөө нэг хүний цаана одоо юу гэдэг ганцхан хүний эрхийн асуудал гэдэг энийг хайж өрөөсөө болохгүй шүү дээ. Хэрэв хүний эрхийн асуудлыг эренблээд эхлэх юм бол энэ нэг юм өнөөдөр
зэрлэг капитализмоос нэг ялгатаадах юм байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр нэг хүний асуудал гээд орхиж болохгүй. Тэр тусмаа цөөнхийн асуудалд ямар зөв бөгөөд ойлгомжтой бодлого баримтлахгүй юм бол өнөөдөр цөөнхийн эрхийн асуудал аль шатанд аль цөөнхүүд нь бүгдийнх нь эрх зөрчигдөх байхгүй. Тэгэхээр энэ бол нийгмийн асуудал мөн үү биш үү эсвэл гэр бүлийн хүрээний асуудал гэдэгтэй гол нь биш. Ерөөсөө энэ хүний эрхийн асуудал байхгүй. Тэр тусмаа LGBT хүмүүсийн эрхийн асуудал бол хүний эрхийн асуудал. Хаана хүмүүс байна? Тэнд LGBT хүмүүс байж л байгаа. Амьдарч л байгаа. Монгол улсын хэмжээнд тоог нь бүрэн гаргах чавууч гэсэндээ хүмүүс амьдарч л байгаа. Тэдгээр хүмүүс ямар бэрхшээл тулгарч байгаа. Яагаад тэр хүмүүс ил гарч ирээд зовлонгоо тоож чадахгүй байгаа шалтгаан нь ялгарлан гадуурхал. Яагаад ялгарлаа? Ээжтэй хэлэхэд ээж нь ойлгохгүй, аавтай хэлэхэд аав нь ойлгохгүй. Гэрээсээ гарлаа сургуулийн орчинд очиж хүүхдүүд тэрийг дог тохирлын бай болгож чинь тийм. Ийм нөхцөлийг тэр хүн сэтгэл зүйн хувьд хүлээж авах чадвар байхгүй бүр илүү дотгошоо ордог. Тэгээд илүү дотгошоо орно гэх чинь тэр хүн яаж нийгэм шиж амьдрах вэ? Өөрийгөө яаж нийгэм зөвөр илэрхийлэх вэ? Бүр бүгдийг ингээд нууцладаг байхгүй. Нууцлаад яаж ин тэр хүн зөвхөн ажлаасаа хийдэг. Хэрэв үнэхээр сайн нуугдмал хүн байлаа гэхэд тэр хүн үнэхээр өндөр албан тушаад хашаа явж идэг. Гэхдээ тэр хүн хизээж бэлгийн чиг баримжааныхаа тухай ярихгүй. Тас нуу. Ийм л байдаг байхгүй. Намтай судлаач хэллээ л дээ. Яагаад тэгээд тусгайлсан тийм аж ахуйн нэгж ч юм уу тийм хийгээ явчих болдгоо гэхээр эн чинь юу штэ тэр ятгаа юм ажлын аж ахуйн нэгж байгуулад явах матаа нэг газар очиж ажиллая гэхээр тэндээс нөгөө нэг дарамтлалд ороод ажилласаа хөөгдчихэж байгаа хүмүүс чинь бас хэцүү штэ. Одоо ингээл нэг газар очивол аж ахуйн нэгж байгуулаад нийгэм хийгээ явлаа гэж тэл яг юм гүйчихэд нөгөө шил цонхыг харлаад ч юм уу орой үрдэж барьж аваад задч нүдэх ч юм уу шатаах ч юм уу тийм асуудал гарч болно. Тийм тэр чинь нөгөө нэг тэр хүмүүсийн бас л нийгмээс болгоомжлол нийгмийн айдас ч гэдэг юм. Тэр үднээсээ тийм чаддгүй бол нэмж хэлээд. Хүний эрхийн үднээсээ юу гэдэг чинь ийм хүмүүс гээд өмнөөс нь ялгаалтай ийм хүмүүс ихээр заавал LGBT хүмүүс ихээр түрүүн та нар амжилт гаргаад яваач гэдэг амжилтгүй бас яваад байгаа юм биш шүү дээ. Янз бүрийн салбарын хүн хаанаа тэнд байгаа тий. Тэгээ дээр нь хин нэгний хүний эрхийн талаас хүмүүсийг аль болох эрхчлөөтэй өөрөө өөрийнхөө сонголтоор аз жаргалтай тэгээд аз жаргалаа илэрхийлэх тэр боломжийг нээж өгөх болохоос хин нэгний өмнөөстэй тэр хүний амьдралыг туулж үзээгүй тэр орны хүний те оронд байж үзээгүй чамд ямар юм борог учирсан бэ гэж хэлэх нь өөрөө тохиромжгүй. Ягаад гэвэл миний юутай тулалж байгааг миний юуг даван туулж байгааг те надад юу тохиолдсныг мэдэхгүй байж хин нэгнийг шүүх хин нэгний амьдралыг амархан эсвэл ялгуурлан гадуурхал байхгүй гэж хэлэх боломжгүй. Тийм учраас хүний эрхийн үднээс хүн болгонд аль болох харин хорих биштэй бүх боломжит тэр өөрийгөө илэрхийлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тийм учраас юу гэдэг чинь бус хүмүүсийн асуудал чухал, энэ хүмүүсийн асуудал чухал биш гэж хэлэх биднэрт ямар ч ярих байхгүй. Тэгээ хүний эрхийн хүрээнд олон асуудлуудын нэг нь цөөнхийн асуудал бол үнэхээр эмзэг асуудал учраас бид нар хүний эрхийн олон улсын түвшинд яригддаг юмыг өнөөдөр энд суугаад зүгээр өөрийнхөө бодлоор үгүйсгдэг ч юм уу те. Бид нар зөвхөн энийг яриаггүй шүү дээ те. Олон улсын түвшинд яригдсан энэ олон улсын түвшинд хамгаалагдах ёстой. Дээр нь бид нар үүрэг амлалт авцсан энэ бол байх ёстой зүйлийг бид нар ярьж байгаа гэдгийг л санах хэрэгтэй. Тогтун энэ дээр ямар байр суурь хэрэгтэй вэ? За тэгэхээр ийм байна л да. Одоо юу гэдэг түрүү хэлж байгаа юм одоо гэр бүлийн хүрээндээ шийдэх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгээд ямар асуудлууд тулгараад байгаа юм бэ гэдэг. Гэхдээ яг сэтгэл зүйн хувьд энэ хүмүүс яг ямар бэрхшээл ямар хэцүү зүйл тохиолдод идэм бэ гэхээр ерөөсөө одоо өсвөр насны хүүхдүүдийг аваад үзэх юм уу. За манай ангийн энэ одоо хүүхүү намайг тоосонгүй, намайг энэ охин тоосонгүй гэх маяг одоо иймэрхүү зүгээр одоо юу гэдэг юм бэлээ. Гетеросексуал хүмүүсийн хувьд бол ийм асуудалтай тулгардаг. Тэгээд тэр нэгсэндээ мэдэрч байгаа зүйлээ найз нөхөдтэйгээ хуваалцаад, уйлахын уйлаад одоо яадаг чинь те. Эсвэл одоо хүүгүүд нь бол бид нар очоо те туслаад үе гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ханддаг. Нэгсэндээ дотроо мэдрээд байгаа тэр мэдрэмж одоо юу гэдэг сэтгэл зүйн тэр байдал бол бусад хүмүүстэй одоо хуваалцах чаддаг байхгүй. Гэтэл LGBT гэж нэрлээд байгаа энэ хүмүүс маань өсвөр насны үед за ялангуяа за багасаа магадгүй мэдэрдэг байсан байж магадгүй. Өсвөр насны үед ялангуяа за би ийм юм байна штэ. Миний чиг тэгээ бэлгийн одоо чиг баримжаа бол ижил хүүснээ сонирхох юм байна гэдгийг мэдэрсэн үедээ бусад хүмүүст хэлж чаддаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө өсвөр наснаас нь ахуулсан ч байна уу магадгүй сургуулийн бага наснаас ахуулаад ч хамаагүй ингэж зузаарч явсан зүйлүүд чинь одоо нөгөө нэг автоматрын төрөнд хэлсэн амин орлох гэдэг зүйлд бол хүргээд байгаа байхгүй. Нэгсэндээ хүмүүс бол ерөөсөө яах ёстой юм гэхээр дотроо байгаа мэдрэмж сэтгэлдээ мэдэрч байгаа тэр зүйлүүдээ бусад хүмүүстэй хуваалцаж явах ёстой тий. Гэтэл энэ хэрэгцээг ерөөсөө хангаж чадахгүй тэгэхээр нэгсэндээ дотроо нэгсэндээ маш их депресстэй тий.
бид нар зүгээр ингэж ярьдаг шүү дээ ажлын байдлаас ч гэдэм үү юунаас ч болтын стресс, депресс болоо гутардаг, тэрнээс л амиа оролдог гэдэг. Яг энэ зүйлүүд бол зүгээр бэлгийн чиг баримжаанаас нь болоод тухайн хүмүүсийн сэтгэл зүйд үүсч идэг юм аюултай байгаа байхгүй. За тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт болохоор гэр бүлийн хүрээнд авч үзэх шаардлагатай гэдэг чинь тийм үү. Ялцгүй авч үзэх шаардлагатай. Хэрвээ таны хүүхэд LGBT гэдгийг мэдсэн бол одоо яах юм бэ гэдэг шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэрнээс биш хин нэгэн буруутныг хайх шаардлагагүй ерөөсөө. Эцэг одоо ялангуяа ээжүүдтэй мэдээж эхлээд хэлдэг тийм үү. Уулзчихсан хүмүүс ч гэсэн тэгжсэн. Ээж нар юу гэж хүлээж авдаг вэ гэхээр бид нар нэгдүгээрт бид нар юу буруу хийчихвэ? Магадгүй хүмүүжил дээрээ буруу юм хийчихв. Тийм үү? Одоо юу гэдэг баг багт нь буруу зүйл хийчихв, буруу юм хэлчихв гэж өөрсдөндөө нэгдүгээр буруу гэдэг. Хоёрдугаарт өөртөөс нь буруу гэдэг. Миний хүү, миний охин бусад хүмүүстэй одоо ингээл янз бүрийн хүмүүстэй нийлсэн байна гэдэг ч юм уу те хүүхдээсээ буруу хайдаг. Гуравдугаарт бусад хүмүүсээс нэгсэндээ буруу хайдаг. Гурван одоо зүйлээс бол буруу хайдаг байх л да. Зүгээр л буруутан хайгаад идэг гэсэн үг байхгүй. Гуравдугаар зүйл дээр болохоор миний хүүхэд бол ерөөсөө ийм одоо LGBT байх боломжгүй, ёсгүй хүмүүс уруу татсан байна гэдэг байдлаар ханддаг. Гэтэл энэ дээр эцэг эхчүүдэд юу зөвлөмөр байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт яг энэ LGBT гэдэг зүйлийнхаа талаараа мэдлэгээ сайжруулаач, мэдээлэлээ сайжруулаач. Тэгээ дээрэс нь яг нөгөө хүүс гэдгийг тодорхойлоогүй гэж яриад байгаа тийм үү. Тэгвэл эцэг эхчүүд хүүс гэдэг чинь зөвхөн эрэгтэй, зөвхөн эмэгтэй биш байдаг тийм үү. Энэ хүүсийн талаар баримжаа тогтсон хандлага уян хатган болгож өгөөч. Гуравдугаарт тухайн хүүхэд чинь одоо өөрийг нь дотныхын найз нөхөд гэр бүл нь л сонсохгүй хүлээж авахгүй юм бол нийгэмд гарлаа гэхэд одоо гадуурхагдана ерөөсөө өөрийнхөө хүссэн зүйлээ хийж чадахгүй юм байдал, депрессийн байдал, амиа орлох байдал хүрэх учраас ойлгож өгөөч тийм үү. Одоо юу гэдэг ойлгох хэрэгтэй. За тэгээд дээрэс нь бол эцэг эхчүүдийн зүгээс сайн одоо нөгөө дотроо юу бодож байна? Чи яг ийм болсондоо өөрийгөө юу гэж мэдрээд байгаа? Биднээс юу хүсэж байгаа гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар нөгөө дотор нь байгаа бугалтсан байгаа тэр зүйлүүдийг нь ярилцж явах бол цаашгүй шаардлагатай байгаа. Нөгөө яг бидний энэ ярилцж байгаа энэ өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама бол ижил хүүстэй хүмүүсийг одоо гэрлэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. За дэлхийн бус улс орнууд байр суурь янз бүрээр илэрхийлж явах шиг байна. Яг ч юм санаандгүй юм өдөр бидэртээ бас таарлаа. Зүгээр үзэгчдээс бас асуулт ирж байна. Юу гэхээр энэ маань бас удамшдаггүй энэ бэлгийн жиг одоо жиг баримжаа энэ асуулт удамшд юм уу гэж асууж байна л да. За бас нэг би өөрийнхөө зүгээс асуухад юу гэхээр доох гэдэг нэг өвчин байгаа. Монголын одоо юу гэдгийг эрүүл мэндийн яамны гэдэг ч юм уу цаг албан тушаалт хүмүүс зарлахтаа тэдэх тохиолдол илэрлээ гэдэг. Тэрний тэд чинь хувь нь одоо ижил хүснэнтэйгээ одоо бэлгийн харьцаанд ордог хүмүүс байна гэж зарладаг. Энэ өөрөөр хэлбэл нийгэмд бас энэ хүмүүс жоохон замбраагүй юм байна гэдэг ойлголтыг бас төрүүлдэг юм шиг. Тэрүүгээрээ бас нийгэм одоо эсвэл энэ өвчин бол энэ хүмүүсийн өвчин юм шиг ойлгодог юм шиг тийм сөрөг хандлага ажиглагдаж байна удаа гэж би бас боддог л доо. Энэ хоёр зүйл дээр бас хариулах уу? За эхний асуулт бол энэ удамшихгүй. Одоо дэлхийд ялангуяа олон улсын хэмжээнд хоёр гей авта ч юм уу одоо хоёр лесбиан ээжтэй хүүхдүүд байгаа. Мэдээж хоёр талаас нь одоо өндгийсийг нийлүүлсэн хүүхдүүд тэр ангаах ухаанд батлагдсан. Одоо генетик бол байхгүй, удамшихгүй гэсэн тийм хариулт байгаа. Хоёрдугаар асуулт гэх юм бол хэдийгээр шинжлэх ухаан нотолсон уу? Шинжлэх ухаан нотолсон. Удамшил хүмүүс бол ингэж болгодог. Удамшил төрөлхийн гэдэг хоёрыг нэг одоо юу гэдэг нэг нэр томьёо гэж ойлгож бодоод байдаг байхгүй. Удамшил гэдэг бол ээжээс ааваас ДНК-гаар өвлж авсан тэр зүйлийг хэлж байгаа. Төрөлхийн гэдэг бол тухайн хүүхэд ээжийнхаа гизэнд бүрэлдэж байхдаа одоо тий ямар нэгэн одоо согоо гэсгүй бол бүр илүү одоо юу гэдэг сод ухаантай болох ч гэдэг юм уу тэр зүйл нь бүрэлддэг тэр зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр удамшил төрөлхийн гэдэг ойлголт бол нэг зүйл биш гэдгийг бас энэ ч хэлэх зүйтэй байна гэж байна. Хоёр дахь асуулт. За хоёр дахь асуулт хэдийхэд авах ерөнхийдөө яригдахад бол та бүхэн бас мэдж байгаа. Анх яг энэ вирус гарахтаа 70-80-аад онд Америкт гарч байхад мэдээж энэ болохоор гей хүмүүсийн өвчин гэсэн тийм одоо сенсац дэгдэжсэн. Мэдээж одоо гей хүмүүс бол энэ өвчнөд одоо өртөх хамгийн өндөр эрсдэлтэй. Тэр дундаа ялангуяа MSM буюу эрчүүдтэй бэлгийн хавталт ордог эрчүүд бол энэ өвчний вирусыг одоо тех одоо өртөхөд бол маш хэмзэг тийм хүмүүс байгаа. Гэхдээ манай хувьд болохоор түрүүн бас ярьсан хувь хүний одоо мэдээллийн нууцлж юм уу те ерөнхийдөө манай эрүүл мэндийн ажилчдын ёс зүйн асуудлаас болоод яг анханасаа гарч ирэхтэй энэ өвчин бас яг л одоо бэлгийн цонхын өвчин мэтэр ийм одоо хандлагатай болж ирсэн. Харин сүүлийн үед бол овоо эрэг энэ тал дээр мэдээллийг одоо олон нийтэд цацахтаа бас овоо одоо нууцлалтай зөв зүйтэй гаргаж ирж байгаа болов уу гэсэн бодолтой. Тэгээд нэмж хэлэх юм байвал.
заавал тийм бэлгийн чиг баримжаатай ч гэдэг юм уу те заавал ийм хүмүүс ингэж тусаад байна гэж ярих шаардлагагүй болов уу гэж би боддгийг. Тэгээ зүгээр би яг хуу телевизийг бол үздэг л дээ мэдээллийг ингээл харж байхад тэгээд яг хуу тухайн хариуцсан мэрэгжилтэн эмч ярихдаа бол одоо юу гэдэг ирчүүдэд бэлгийн эхлэлд ордог ирчүүдийн тэдэн хувийн одоо эдэлж байна гэл ингээл мэдээлэл цацж байхад тэр мэдээллийг хичнээн мянган хүн үзэхлээд те тэнгуүтэ ойлгодог байхгүй. За энэ өвчин чинь нийгмийн биш те зөвхөн л генерийн өвчин юм байна шүү гэж ойлгох. Тэр ойлголтуудыг өгөхөөр харин сүүлийн 3-аас 4 сарын хугацаанд бол энэ нөхцөл байдал засарсан мэт харагдаж байгаа. Тэгээ цааш улам сайжрах байх гэж би бодож байгаа. Илүү мэдрэмжтэй ханддаг болсон юм болов уу гэж би бодоод байгаа. Нэг талаасаа хэлэхээр юу юм л да. Одоо ингэ давхын шинжилгээ өгнө гэж байна шүү дээ. Тэгэхээр чинь гетеронорматив хүмүүс чинь хэр хамрагдчих байгаа илээ. Давхын шинжилгээд тий. За яг төрийн албаны хүмүүс нэг хүчээр шахууныг очиж өгдөг. Тэгтэл зүгээр энэ одоо ажилгүйчүүд юм уу зүгээр хувийн хвшлийн байгууллагч гэдэг юм уу ер нь тэгээд аливаа байгууллагад ажиллаж байгаа тэр хүмүүс хэрэг давхын шинжилгээнд хамрагддаг үлээ гэдэг бас нэг асуудал байгаа байхгүй юу. Тэгэхэд одоо энэ LGBT олон нийтээс болохоор хамгийн идэвхтэй байдаг давхын шинжилгээнд хамрагддаг. Одоо жишээ нь жилд 2 удаа орчдөг давхын шинжилгээ өгчдөг. Тэг өссөн үедээ очиод өгчдөг. Тийм болохоор яг нэг талаар ингэж бодоод үзэхээр зүгээр нөгөө шинжилгээ өгч аль болох идэвхтэй өгж байгаа болохоор тэн дундаас нэг нь гараад ирэнгүүт нь нөгөө энэ чинь нөгөө нэг ижил хүйсийн хүмүүс чинь ингээ гараад ирлээ гэд тэрийг үлгэж авдаг ч юм уу ихэл мэдээлэлээр цацчихдаг. Тэгэхээр тэр нь нөгөө олон нийтэд буруу ташаа ойлголт болчдөг. Нэг тийм тал. Монгол LGBT хүмүүс хамтран амьдардаг тийм хүмүүс байдаг уу? Монголд бол одоогоор хамтарч амьдарч байгаа хос хол зөнтэй байгаа. Мөн гадаадын одоо тухайн хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдсөн оронд нь гэрэлсэн хосуудч байгаа. Харамсалтай нь тэр гэрэлтийг Монголын засгийн газар хүлээж авахгүй одоо энэ жишээнүүд дээр бид нар бас олон улсын нөлөөлөлтэй ажил хийж байгаа. Тэгэхээр эндээс бүгдээрээ 90 минутын турш ярилцлаа сая. Тэгээ бас маргаантай асуудалж гарлаа. Зүгээр хүмүүс юу гэж ярьж байгааг бол нэгдүгürt ер нь бол мэдээлэлгүй байна. Олон нийт бол бидний сурвалжлага хийсэн ч тэр за энд ирсэн бид нар ч бас хангалттай мэдээлэл алга. За олон нийтэд мэдээлэл түгэж байгаа нь бас хангалттай биш байна гэж байна. Энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөх одоо сэтгэл зүйн бэлтгэл бол алга байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчинд бол өөрчлөлтийг ёстой юмнууд бол байна гэдэг нь бол харагдаж шүү дээ. За тусгайлан бас энэ хүмүүс зориулсан үйлчлэгэн бол хэрэгтэй байна уу бас хэрэгтэй байна. Тэгэхээр эндээс гарч байгаа нэг шийдэл нь юу гэхээр зэрэг бид нар хамтарч ажиллаж байгаа төрийн болон төрийн бас байгууллагуудыг хамтран ажиллаж байгаа энэ улам гүнзгийрүүлэх хэрэгтэй юм байна. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь олон нийтэд мэдээллийг бас зөв зацах хэрэгтэй юм байна. Энэ хүмүүсийг бас мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна гэдэг. За ялангуяа гэр бүлийн хүрээнд ээж аавуудад их ах эгч нарт одоо юу гэдэг насанд хүрж байгаа өсвөр насныхын тус энийг илүү ойлгох юм байна гэдэг зүйл гарч ирж байна. За хоёрдугаарт нь одоо юу гэхээр зэрэг одоо юу гэдэг Монгол Улсын засгийн газар энэ хүмүүсийг дуу хоолойг бас сонсох хэрэгтэй мэн гэдэг нэг шийдэл бид нар гарах юм байна гэж ойлгож байна. Зөв үү? Таны хэлдэг бол зөв. Тэгээд цөмөр энэ нэвтрүүлгээр энэ ток шоугаар бас шийдэлд хүрэхийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бидний харж байгаа одоо ирээдүй Монголын ирээдүй гэдэг маань зөвхөн хотын төв биш юм аа. Зөвхөн Facebook, Twitter ашигладаг хүмүүс биш юм аа. Хотын захад байна те. Ерөнхийдөө мэдээллийг зөвхөн сургуульч юм уу эсвэл гудамжнаас авж байгаа тиймэрхүү хүмүүс байна. Тэгэхээр тэр хүмүүстэй яаж хүрч ажиллах вэ гэдэг бол бас хамгийн том асуудал. Мөн хотынхон төв хідэн хотоо яриа зогсохгүй орон нутагтаа бид нар яаж хүрч ажиллах вэ те. Тэрэн дээр бас төрийн байгууллага төрийн бас байгууллагуудын хамтын ажиллагаа бүгдээрээ маш хэрэгтэй байгаа. Тэгээд энд ташрамд дуртахад жил болгоны 5 сарын 17 Idaho буюу International Day Against Homophobia and Transphobia буюу Transphobe, Homophobia эсрэг олон улсын өдөр гэж байдаг. Тэгээд энэ жилийн ураа нь болохоор боловсролын тогтолцоогоор дамжуулаад сургалтын орчинд мөн эдгээр хүмүүсийн эрхийг одоо яаж хамгаалах вэ? Ялгарлан гадуурхалтын эсрэг одоо яаж одоо цөмөрөө тэмцэх вэ гэдэг юм яриа тавигаа. Тэгэхээр энэ жил бид нар бас ихтэй сургуулийн оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарласан байгаа. Боловсролын тогтолцоонд одоо бид хэд ямар шийдэл гаргаж одоо ажиллах вэ гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө 2002 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын санаачлагтайгаар ерхий боловсролын сургуулийн хичээлийн төлөвлөгөөнд эрүүл мэндийн хичээл, бэлгийн чиг баримжаа гэдэг сэдв орцсон байгаа. Тэгэхээр энэ хичээлийг одоо 2002 онд ерхий боловсролын сургууль төгссөн хүмүүс л ерөнхийдөө ойлголттой болчихжээ. Гэтэл өнөөдөр одоо яг тэр хичээл яаж явагдаж байна гэхээр биеийн тамирын багш ирээд тий одоо
одоо энэ талаар юу ярина ч гэдэг юм уу. Эсвэл зарим багш нийгмийн ажилтнууд нь тэр одоо сурагчдыг онгоолгоод за энэ хичээлийг алгасч иж гэдэг юм уу. Эсвэл өөний ч нөгөө хүмүүсийн тухай байж таа гэдэг. Ерөнхийдөө оюутнуудад сурагчдад очих хэвээр тэр мэдээлэл ерөөсөө очихгүй. Тэгэхээр боловсролын тогтолцоонд ялангуяа сургууль хүмүүжүүлэгч бага насны ангид ордог тэр багш нарыг бас одоо сургая, чадахжуулъя. Ерөнхийдөө дор бүрнээ бас түрүүнж бас тогтун хэлсэн гэр бүлийнхэн элен далангүй нээлттэй ярилцдаг болъё тий. Одоо манай хүүхэд ийм гээд ерөөсөө нөгөө өрөөндөө ороод өөр хүмүүстэй яриад ч юм уу буруу хараад ойлгох биш, буруу хараад урвах биш. Ерөнхийдөө энэ тал дээр зөмөрөө яах ёстой вэ гэдгийг л хүн бүр дор бүрнээ straight ч вэ, gay ч вэ, transgender ч вэ, lesbian ч вэ элен далангүй л ярих хэрэгтэй. За ингээд өнөөдөр бидний үлэг хүлээн авч манай студид хүрэлцэн ирж ярилцсан та бүхэнд баярлалаа. Ингээ үзэгчтэй та бүхэнд хүрсэн нүүдэл шийдэл ток шоуны өнөөдрийн дугаар бүгээр өндөрлөж байна. Ингээд өнөөдрийн бидний ярьсан сэдвийг та бүхэн өөрсдөөс харуулах ухаанд тунгааж бодох байх гэж бодож байна. Баярлалаа.